SV подкастын 2 дугаар хүлээлгийн 19 дахь дугаар. За тэгээ энэ удаагийн зочноор нүүдэлчний соёл компаниг үүсгэн байгуулагч за Сё даваа жаргал гэж ирсэн байна. За тэгээ өдрийн мэндэгч урилгыг хүлээн авч оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. Манай ер нь зочдод төрөл бүрийн хүмүүс ордог. Одоо урлагийн салбараас за соёл урлаг, спортоос за магадгүй бизнесмэнүүд маш их оролцож ирсэн те. За бүр шашны байгууллагаас хүртэл хүмүүс оролцож ирсэн. Тийм болохоор үзэгчдэд та хэлээд нэг өөрийгөө товчхон танилцуулаад өгч. За намайг даваа жаргал гэдэг нүүдэлчний соёл компани үүсгэн байгуулагч. За тэгээд манай компани болохоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр болон одоо нэг зааж гараа. Манай компани соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд 4 брэнд хөгжүүлж одоо танигдуулахаар одоо ажиллаж байгаа. Тийм залуу хамт олон байна. Тийм. Одоо үүсгэн байгууллагад ер нь хэдэн жил болж байгаа? За яг хуу эндээс жоохон хөгжилтэй санагдтыг. Одоо бид нар ингээд бодохоор том дэлхийн нөгөө брэндүүд чинь Sins 1800 тэд ийм гэсэн байдаг штэ. Тэр бол яг тухайн одоо брендинг хэр удаан насалж тэр хэр сорилтуудыг даваад одоо хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болсон бэ гэдэг түүхийг харуулдаг бах. Манай хувьд болохоор уг нь Sins 2001. Гэхдээ яг 2015 6 он хүртэл зөвхөн гэр бүлийн хэмжээнд өөрсдийнхөө нөгөө санхүүгийн юугаа хариуцаад явж идэг тийм байсан. 16 оноос болохоор бид хоёр хувь хүнийхээ хувьд нэг юм өөрсдийнхөө хийж нөгөө болж байгаа юмаа гой нэг улам хөгжүүлээгээд компани одоо илүү ашигтай ажиллуулахын тулд яах вэ гэдэг дээр одоо бас хоорондоо ярилцаал тэгэл бизнес моделоо боловсруулаад брендинг үүсгээд ингээд явъя гэдэг сонголтыг хийсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо 16 оноос хойш одоо бараг 9 дэх жил рүү орж ин гэсэн үг. За өнөөдрийн хувьд бол танаас асуух бол надад зөндөө асуулт байгаа шүү. Тэгээд хоёулаашаа яриагаа энэс эхлэе гэж бодож байна. За энд нэг аяг байна. За ямар ч зэн аягийг бэлгэлж байгаад маш их баярлалаа. За ер нь яг энэ бүтээгдэхүүнийхэн талаар та товчхон бас дурдвал за яг ямар учиртай яагаад энийг хийх болсон юм? За яагаад бас компани нүүдэлчний соёл гэж нэрлэх болсон юм? Энэ талаар хоёулаас эхлээд яриагаа ихсэн дээр бодож байна. За нүүдэлчний соёл гэж компаниг яагаад тохиолсон гэхлээр ер нь бол нөгөө гадны жуулчдад одоо 98 99 оны үед бол жуулчдад зориулсан сүвнирийн бүтээгдэхүүнүүд тэр дэлгүүр хоршоо маш багтай. Нөгөө жуулчдад болохоор айгүй эрэлттэй тийм үе байсан байхгүй. Тэгээд компани одоо тэгэл ямар ч байсан нэг юм нүүдэлчин одоо бидний одоо бол ингээд компаниуд чинь нэг ямар нэгэн төсөл ажлыг хийхдээ та хэд ч гэсэн ингээ үйл ажиллагаатайгаа холбогдуулаад ямар нэр өгөх үү, нэр нь хүртэл ингээд нэг богино нэртэй яаж хоногшуулах уу гэдэг ингээд нэг юм менежмент юу олон талаас нь ингээ бодож байгаа төлөвлөө хийж байгаа шүү дээ. Бидний хувьд бол тийм одоо бизнесийн удирдлагын яг яаж менеж хийх тийм мэдлэг бас айгу хомс байсан. Дээрээс нь 20 идэх настай залуу байсан. Хоёулаа тэгэл компани байгуулж байж бид нар одоо нөгөө касим одоо юу лээ нөгөө карт уншдаг юм импринтер гэдэг юм байсан. Тийм нэг авахын тулд компанитай болох ёстой гэдэг шаардлагын дагуу очил компани бүртгүүлээл тэгэл за юу гэж нэрлэх үү гингүүт дотроо бодож явж байгаа за нүүдэлчний соёл гээл тэгэл татварлуу ороод бүртгүүлээл ясан чинь чи өөрөө захирлын мөнгөtiin гэсэн чи чадах уу гэсэн чадна гэл аюу хөвгчлээ эхэлчихсэн аахгүй. Зүгээр одооний өнцгөөс харах юм бол та одоо залуучууд 20 эдтэй хүүхдүүд бол шал өөрөөр эхэлнэ шүү дээ. Яг юунд зорих гээд байгаа, юу хийх гээд байгаа, тэрнтэйгээ холбоотой нэр нь брендинг бүх юм нэ. Тэгэхээр одоо бидний ялгаатай нь бол бид нар өөрсдийнхөө алдаагаараа та бүхэнд энэ нөгөө экспириенсийг бий болгож өгсөн одоо бидний үеийнхэн гэж би бол боддیں۔ Туршлага бол яалтч хүний одоо амьдралаар хинч одоо дуурайгаад хийчих болохгүй. Нөгөө бизнес интеллиженс гэдэг юм бол яалтчгүй л туршлагаар бий болдог. Харамсалтай нь яг хөө бидний үед нөгөө мэдлэг хомс байсан, дөнгөж эхэлж исэн гэл нөгөө янз янзын амьдарч байгаа цаг хугацааныхаа ялгаанаас болоод бид нар жоох урт замыг тулсан буюу амьдралаараа одоо ойлгоод явж байгаа хүмүүс аахгүй. Суралцаал явж байгаа. Бүтээгдэхүүний хувьд болохоор за яг наан ч нь бол би одоо бид нар нэг шинэ жилийн одоо байгууллагын харилцагч нарын бэлэг гэл бас нэлээд нөгөө хэрэгцээнүүд үүсдэг шүү дээ. Тэгээ харилцагч нарынхаа тэр хэрэгцээг одоо нөгөө юу дэмжлэг үзүүлэх гэх юм уу одоо нөгөө ажлыг хөнгөвчлөх зорилгоор бид нар ингээд
наад бүтээгдэхүүний чинь гаргасан. Өөрөөсөө одоо нэг бүрчлэн гараар хийж байгаа учраас дээр нь одоо хүссэн лого дизайн тий бүх юм одоо өөрсдийнхөө нөгөө брендингээ тавиулаад хийлгэж болно гэдэг утгаар нь. Тэгээ дээрэс нь одоо 11 сард хүний нөөцийн захирлууд үн цэнтэй харилцагчдаа өөрсдийгөө хоногшуулах юу өгөх вэ гэл байж идэг штэ. Тэр үед нь тааруулаад гаргасан. Гэхдээ энэ бол манай одоо яг нөгөө үндсэн бүтээгдэхүүний хажуугаар бас байнга гардаг биш, яг одооноос гарч эхэлж байгаа байхгүй юу. Цаг хугацааны үед айгүй гоё таарч эхэлсэн учраас бид нэр одоо нөгөө харилцагчдын бэлгэнд санал болгосон юм. Анх бүр яг хийж эхэлсэн гэвэл би жоохон нуршиж магадгүй төгөлж таслаараа за. Анх хийж гисэн ковидын үеэр манай өвөг үр хийцгээд хөгжүүлж байгаа нэг брэнд маань болохоор яг соёлын бит үеийг бүтээдэг нэлээд үнэт металлаар мөнгөн идэлүүдийг хийдэг байхгүй юу. Тэгэд ковидын үеэр чинь бид нар чинь 2 жил шахан баг нам зогссон шүү дээ. Тэг хөл хорионд байж ах үедээ бид нар Монгол улс чи одоо нөгөө зэсийн их орондоо зэснээс их юм байхгүй юм чинь зэсээрээ өөрсдөө юм хийгээд мэдээж импортоор одоо интгээс хятадас гэл зөндөл зэс бүтээгдэхүүнүүд байдаг. Илүү гоёвч байдаг. Гэхдээ хүн нэг Монгол хүн өөрөө эмчнээ хийн гэдэг бол ингээд нэмэн үртэг шингээгээд байгаа байхгүй юу. Тэ? Дээрэс нь бас нэг яг тухайн хүмүүсийн өөрсдийнх нь нэг Монгол хүний мэдрэмжээр хийсэн юм, эмтгэг юм одоо ингээд ялж бүтээл дээр юу нэг харагддаг штэ юм бүтээгдэхүүнүүд дээр хятад хүмүүсийн нэг сэтгэлгээний хэм маягчийг тэр хэвнэ гэдэг. Хондоош гэж зүйл. Тэгэхээр бид нар өөрсдөө яг нөгөө тохирсон нөгөө юугаа тоног төхөөрөмж манай улс ч одоо ерөөсөө үйлдвэрлэгч улс биш учраас нэг төхөөрөмж бэлэн байж ахгүй. Тэгээ өөрөө тэрийг манай гэр бүлийн хүн битэрч энэ компаниг үүсгэн байгуулсан болохоор өөрөө энэ нөгөө тоног төхөөрөмжийн ковидын хил хаалттай үед өөрөө нөгөө туршиж хийж үтсэн. Эхлээд нөгөө юм зарчмаа за яаж ажилдаг, ямар тоног төхөөрөмж захиалж авах вэ гэхийн тулд өөрөө тэрийг нөгөө зарчмыг ойлгохын тулд хийгээ. Тэрнгээр ингээд нөгөө цөөн тоогоор гараад тэгээ бид нар нөгөө олон нөгөө массаар хийж чадаагүй байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө анхны авсан хүмүүс маань эргэж асуугаад сураглаад исэн учраас бид нар ер нь бол масс бүтээгдэхүүн нөгөө олноор нь гаргах нөгөө тоног төхөөрөмжөө сая намар одоо шийдвэрлэж чадсан учраас одоо ингэж хийж эхэлж байгаа. Би ингэж зүгээр сонирхолтой санагдлаа л танаа да. Одоо яг өөрсдөө үйлдвэрлэж байна тийм ээ. Өөрсдөө брэнд бүтээгдэхүүнүүдийг хийж байна. Нийт хэдэн ер нь ажилчинтай байна компани? Манай компани одоогоор 20 ажилтнтай. Үйлдвэрлэлийн процесстойгоо нийлээд дүү. Тийм. Яг нөгөө нэг бид нар одоо ийм зорилго тавьж байгаа. Одоо бол хүний нөөц ер нь аягүй хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг олон хүн ажилуулах нь яг бизнесийн цар хүрээ ингээд хүмүүс надаас асуудаг байхгүй. Одоо танах хэдэн хүнтэй болж ин гэл те. Мэдээж 100 хүнтэй гэвэл пөөх өста том компани байна да гэж бодох ч юм уу. Одоо бол бид нар заавал тех шаардлагагүй. Ямар ажлаа аутсорс хийх юм, ямар ажлаа бид нар коллаборейт хийгээд одоо тулгаагаар би юугаа хийлгээд нийлүүлээ эцсийн бүтээгдэхүүн болгохын энэ төр гэдэг дээр менеж хийхгүй бол нэг олон хүн ажилуулаад тэгээ тэрнийхээ доороос гарч чадахгүй ч юм уу ингээд нөө бизнес эрхлэгч ер нь бол аж ахуйн үйл ажиллагаа шүү дээ. Айгүй олон юмыг зэрэг шийдэх хэрэг гарна. 100 хүнээ би за 100 ч юу юм те нэг 50 хүнээ зэрэг ажилуулаад тэрнийхээ цалингийн төлж чадахгүй байх юм уу эсвэл гэдгээрээ одоо бол бид нар 20-ороо ч гэсэн болж байгаа. Буюу яг шаардлагатай үедээ бид нар яг нөгөө хэрэгтэй хүмүүсээрээ гэрээтэй ажилуулцдаг гэсэн үг. Тийм. За танаа бүтээгдэхүүн яг хэрэглэгч буюу end customer гэж байгаа шүү дээ. Эцсийн хэрэглэгчд бол мэдээж нэг байнга талах шиг авахгүй байх. Гэхдээ зорилттой зах зээл нь юу н хаашаа чиглэж байгаа. Монголынхаа хүмүүст юм уу эсвэл аялал жуулчлалын чиглэлээр ингээд Монголд ирж байгаа явж байгаа хүмүүс нэг Монгол гэрийн сүмнэр юм уу Монгол хатны нэг сүмнэр авахаас илүүтэйгээр энийг сонгох ёстой ч юм уу те. Яг танаа зорилттой зах зээл нь хаашаа чиглэж байгаа. Яг зорилттой зах зээл яг наад бүтээгдэхүүний чинь хувьд бол B2B ч байна, B2C ч байна. Буюу эцсийн хэрэглэгч байна. Эцсийн хэрэглэгчд бол ихэвчлэн одоо кофе сонирхогчд. Гэтэ кофег зүгээр нэг нөгөө латте уудаг хүн байна. Эсвэл яг нөгөө эспрессогоо утгаар нь намталж ууж чаддаг хүмүүс байна. Ууланд аялагчд байна тий. Хайкинг хийж явж хахад ер нь бол анх битээр тэгжил нөгөө загварыг бодож исэн. Ууланд гараад явахад нэг хагарахгүй эвдрэхгүй ч юм уу те. Тэгээд нэг кофего чанаад уухад хөөрхийн ингээл анх загварыг гаргаж ирсэн.
Тэгэхээр ер нь бол нэлээд нэг юм сонирхлын бүлэглүүд байдаг шүү дээ. Ууланд аялагчид эсвэл яг жинхэнэ кофег нөгөө өөртөө кофегоо бэлтгэж чанж уудаг. Тийм яг тэгж таашаал авч уудаг. Тэгээ хаяа магадгүй нөгөө аялал хөдөө гадаа явж байхдаа машинтаа нэг байж хахад хүн ингээд юугаач хэрглэж болно л доо. Ер нь юу ч ууж болно. Бид нар одоо ингээд нэг заавал хүний хэрэгцээг яг энэ л зориулагдсан гэж ингээ хязгаарлахгүйгээр хүний сэтгэлгээ олволно хязгааргүй ш. Тэгэл яаж хэрглэж болно л гэж би бодоод байгаа. Гэхдээ яг хүмүүс хөвчлэн кофе гэж битээр бодож хэрглэсэн бол эн чинь виски коньяка игээд уучгаад айтаах юм биш үү гэд барьцтай зузаан даацтай энэ гэл гэд тэгэхээр ингээ битээр бол анх тэгэж бодоогүй гэхдээ хүмүүс бол ихэнх хэрэглэгчд маань тэгэж бодож байна гэдэг бол хүн тэгэл яаж хэрглэж болно л гэсэн үг. Тийм. Ер нь гэхдээ яг жоохон үн сэнтэй юм байна те. Ер нь үн сэнтэй байлгыг л бас зорж байгаа юм тийм үү? Яг нэг гар юм юуны финишүүд нь бүгд тийм байлгахыг л зорж байгаа. Яг дахиад нэг асуумаар байгаа зүйл нь одоо нөгөө нэг ингэдэж шүү дээ. Та бол ялангуяа сайн мэдж байгаа. Жоохон настай хүмүүс ч юм уу те. За бүр дээр үедээ одоо нэг бадарчингууд, ланнаар за ер нь бол манай өвөө бол баг саягтайгаа явдаг гэсэн байна. Тийм болохоор энэ саяг нь өөрөө хүний бид ямар ач тустай яагаад заавал зэсэн идэлээр ч юм уу мөнгөн идэлээр танайхан одоо бараа бүтээгдэхүүнтэй хийдин гэдэг ч юм уу энэ талаараас асуумаар санагдлаа. Тийм ер нь бол монголчууд дээр үесээ нөгөө угаасаа нөгөө нүүдлийн соёлтойгоо холбоотой аяга дандаа өөрийн гэсэн аягны удтай аягтай тэр аяг нь мөнгө ч байна уу зэс ч байна уу мод ч байна уу ер нь ингээд янз бүр байгаа тий хүн өөрийнхөө нөгөө боломжиндаа өөртөө тухтай гэснээр хэрэглэсэн янз л байсан бах. Бүгд ямар ч байсан өөрийн гэсэн аягтай байсан гэдэг маань ариун цэвэр бол яг нүүдлийн соёлдоо тохирсон ариун цэврийнхаа шаардлагыг хангаадсан байгаа байхгүй юу. Хит тутахандаа нөгөө савх нь байгаа. Гэдэг чинь ингээ хүнтэй халбах сэрээ юма сольдоггүй л байсан ер нь. Одооных шиг хаад харалцсан юм даавчуудгүй тий тэр чинь ингээд нөгөө амар дамжаад яг нөгөө хеликобактерч хийж ярьдаг тий зөндөө олон ариун цэврийн үүднээс ч бай эрүүл мэндийн айгүй ач холбогдолтой байсан. Мөнгөн аяга бол ерөөсөө зис аяга хоёрын ялгаагүй бактери эсрэг үйлчлэгээтэй ер нь бол. Бактерийг устгах чаа одоо усаа цэвэршүүлээд одоо энд чинь ингээд усаа хийгээд хонуулаад уучлаа гэхэд цэвэршиж байна л гэсэн үг. Эрдэсчдэг. Тийм тодорхой хэмжээний яг юм эрдэсүүд авна. Гэхдээ ямар ч юм зис аяган дээр бол би одоо бид нар нэг юм хэрэглэгчгүй бол бид нар мянга гой санаанууд бүтээлүүд байгаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчтэй бид нар нөгөө за эднэр нэг ийм хүсэж байгаа юм чи эндэн зориулсан юм хийчих гэхээсээ илүү хэрэглэгчээ мэдлэгжүүлээд хэрэглэгчтэйгээ хамт хөгжиж явах хэрэгтэй. Тэгэнгүүт зис аяг гэвэл өстой нэрээ бүр туйлын сайн юм шиг ингэж бас ярьж болохгүй. Ер нь ямар ч сайн юмыг нөгөө баланстай ямар эффект үзүүлэхийн сул тал нь юу юм гэдгээ заавал нөгөө хэрэглэгчтэй бодит мэдээлэлээр хангаж явах хэрэгтэй гэж үздэг. Тэгээд зис аяг бол мэдээж би бол одоо зис аяганд ус хийгээд уухаар бараг л бүх нөгөө хавар тавдар бараг арилждаг шахуу юм бол хэлмээргүй байгаа. Зүгээр энэ бол гол үүрэг нь бол ерөөсөө тэр эрдэс минералуудынхаа тодорхой хувийг аван дээрэс нь бактерийн эсрэг үйлчлэгээтэй. Дээрэс нь энд чинь ууж болох юм гэж байна, ууж болохгүй юм гэж бас байна. Хэд тийм одоо нөгөө сүүтэй нөгөө эн чин зэс чи өөрөө ингээд нөгөө тодорхой хэмжээнд агаарта байгаа газараа ингээд уралд орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд сүүтэй цай игээд тавьчаад зэсийн байвангийн ногоортол нь гэсэн амт орчдөг шүү дээ. Та нар хэрэг ууж исэн бол тэгээд тэр бол айгу муу ихгүй нүү зэсийн байвангийн хордлогонд орох бас эрсдэлтэй. Тийм болохоор бид нар яавал яаж хэрэглүүл сайн, яаж хэрэглүүл муу юм гэдэг юм зөв хэрэглээл тэгэл тодорхой хэмжээнд тохируулаад хэрэглэчихэд сайн нөгөө эффектүүдээ аваад явчихна гэсэн үг. Яг надаас маш сонирхолтой санагдлаа. Тэ ер нь л одоо яг нийтдээ гаргаж байгаа хэд орчим нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Танай компаниас. За одоо яг нэг өвөг үр хийц гэд брэнд маань бол гол зорилго нь өнгөрсөн одоо ирээдүйн ингээ 3 цагийн эхлэхээсийг одоо бид нар өвлөөлөн үлдээх соёлоо бий болгох гээд гэхдээ одоо бид нар тэр Монгол уламжлалт уран тархины Монгол дархчууд бол их нөгөө ухаантай хүмүүс байсан гэж ярьдаг шүү дээ. Байхаас ч аргагүй л яадаг л нөгөө тоног төхөөрөмж энтер нь одоо тухайн үед байхгүй шүү дээ. Тэгэхээр таарсан одоо тухайн ямар нэгэн одоо бүтээл юм уу идэл хийх гэж байгаа бол тэрэндээ таарсан багжаа өөрсдөө идэг гэсэн байгаа байхгүй. Тийм учраас дээр үесээ дархан хүн бурхан ухаантай гэж ярьдаг байсан байгаа юм.
Тийм. Тэгэнгүүт тэр өв соёлыг бид нар дараагийн төвшөнд одоо 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс яг одооныхоо одоо технологитой хослуулаад дээрэс нь өнгө мэдрэмж ингээд нөгөө хийцлийг ингээд цоо шинээр гаргаж ирсэн өвгөр хийцэл. Тийм. За тэгээ дараагийн тэр урухаан кофе, урухаан брэнд гэсэн байгаа нь бол бид нар яг нөгөө өдөр тутмын залуучуудын нөгөө лайфстайлд нь тохирсон бүтээгдэхүүнүүдийг өөрийгөө илэрхийлэх мэдрэмжүүдийг бий болгох. Дээрэс нь хажуугаар нь тэр кофе байгаа кофе шопуудад бол хүмүүс нэг өөртөө уулзаад суух, өөрөө найз нөхдөдөө уулзаад суухтай ганцаараа ч гэсэн өөрийгөө мэдрээд суух тогтоо орчныг бүрдүүлэх тийм философоор л хийсэн. Тийм. Яг хаач аваа явчих бас боломжтой юм те өөрөө. Одоо чинь яг би бас нэг тийм уул молн гараал өөрөө кофе чаач мандраг төрлийн юм биш. Гэхдээ ажил дээр бол би ядаж аягаа солихгүй бай гэдэг ч юм уу та. Иймэрхүү юмыг бол өөрөө боддог байхгүй. Гэхдээ яг өнөөдрөөс бас яг энэ аяг нь бол байнга очно. Тий чи хэрэглээд үзээрэй. Одоо чинь манай подкастн дээр бол яг ингээд зочиндоо ус бэлдэх за нөгөө бүтээтгүүнүүд аимсуулах ч юм иймэрхүү юмнууд гардаг л да. Тэгээд үүнээс хойш бол манай подкастын бас байнгын хэрэглээ бол да яг энэ аяг байх болно. Гэхдээ дараагийн удаа манад SV подкаст гэж бичүүлээд өгөх боломжтой. За. Би яг нөгөө танаа брендингийн чинь яг сайн мэдээлэлгүй байсан учраас түүнээс та өөрсдийнхөө даашаа нэрийг чивчүүлсэн байна. За баярлалаа дүүлээ. Үүнээс цааш манайхаа тэгээд энэ нэг амраа weekly show дээр нэг амраах нэг уугаад байдаг шүү дээ. Яг тэр аяг бол яг мөн байна. Жижигхэн ингээд 2 жил болсон шүү ер нь амраагийн өмнө. Тий. Нэг ууж байхдаа юу ч уугаад би бүр яг тэрний сонирхдаг байхгүй. Пи уугаад идэм болоо, арх уугаад идэм болоо. Яг ус. Ер нь бол усны их тохиромжтой, кофеин тохиромжтой. За тэгээ тэр коньяк виски энтер дээр одоо би сурчилсан биш гэхдээ мэдээж хүн хэрэгэлдэг юм чинь тий. Зохистой хэмжээндээ ингээд яхад бас их тухтай. Хүчлэг юм хэрэглэхэд бас жоохон тохиромжгүй одоо лимоны биш оранж жуус мөс ч юм уу тий. Тиймэрхүү ер нь яг хонуулаад удаагаал заавал тэр нөгөө зэсийнх нь байвинг энэ хэрэглэх гээд ах шаардлагагүй байхгүй. Ер нь л тий. За тэгээд түүнээс хойш өнөөдрөөс хойш та SV подкастын бол сонголт яг энэ аяг байгаа шүү. Тэгэд амраах нэг өөрөө донжтой юм байна ингээд. Би бүр гайхаад идэхгүй юу. Тэр чинь бас нэлээд хоногшоод хүмүүс бас асуугаал бид нар яг тэр нөгөө хэрэгцээг нь хангаж чадахгүй яваалс. Одоо бол хангах боломжтой болсон. Тэгээ бид нар бол яг энэ 11-12 сард бол B2B, B2C дээр захиалга аваад явж байгаа. За хоёлаа энэ яриг төр өргөч. За би бас даваа жаргалагчийг либертар үзэлтэн гэж сонссон тийм. За хоёлаа энэ талаар ярэ. Би тэгтээ асуултаа ингэж эхлэе гэж бодож байна. Либертар ардчлал мөн либерал ардчлал гэдэг нь яг өөрөө юу юм? Гэдгээс яриа эхлэе гэж бодож байна. Яг нөгөө либертар үзэл гэхээр нэг тийм одоо нэг тийм ухаантай тустай юм бол биш л дээ. Хүний одоо төрөлхийн л заягдмал хэрэгцээ байхгүй. Эрхчлөөтэй байх бол угаасаа л хүний хэрэгцээ шүү дээ. За тэгээд эрхчлөөтэй байхдаа хүний өөрөө эрхчлөөтэй байгаа хүн бусдын эрхчлөөнд талдаж болохгүй гэдэг нэг философи байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол либертар үзэл бол хувь хүний эрхчлөө нь хамгийн энэ тэргуунд тавьдаг. Дээрэс нь жижиг төр тэгээ чөлөөт эдийн засаг те чөлөөт өрсөлдөөнд эдийн засаг хүн өөрийнхөө чадлаар өөрийгөө одоо өмнөө хариуцлага хүлээгээд явахт нь төр одоо саад болохгүй бах ч юм уу те тэр үзэл санааг л би дэмждэг учраас энэ либертар үзэл санааг дэмжиж тодорхой хэмжээнд одоо нөгөө гүнзгийрүүлэн судлаад явж байгаа гэх юм уу түүнээс би одоо нөгөө улс төр судлаач биш болохоор одоо айхтар нөгөө нэг үзэл санааны спектрумуудыг тийм юм гэдээ ярихад бас жоохон яг өөрийнхөө бодлоор л ярих бах. Би тэгтээ таныг нэг амраахын нэг подкастууд тэндээсээс нэг хальт сонсч байсан шүү. Тэгтээ орцсон байсан тий. Тэрийг бас би яг нөө цочноо эхлээд нэг жоохон судлаач юм. Яг зүгээр зарим миний асуултууд жоохон элементарны байж магадгүй тий. Тодорхой юу нэгэнгийн асуултууд гэж юм. Тэгтээ манай үзэгчдээс надтай адилхан байгаа болохоор либерал гэж яг юу гэлээд либертар гэж юу гэлээд байгаа гэж байгаа болохоор асууж байгаа шүү дээ таас ойлгоорой. Яагаад өнөөдөр та либертар гэдэг үзлийг ингээд өөрөө илүү судлаад явж байгаа. Нэгт хоёр тэгэхээр либертар одоо юу үзэл нь яагаад зөв байх ёстой юм гэдэг ч юм. Иймэрхүү асуултуудыг асуумаар санагдлаа. Яг хөө түрүүний хэлсэнтэй яг адилхан л да. Яагаад либертар юм бэ гэж юу?
Одоо түрүүний тэр 3 хэлсэн үзэл нөгөө одоо гол философи биш тий хувь хүний эрх чөлөө. Бид нар одоо эрх чөлөөгүй байвал амьдрч чадах уу, бүтээж чадах уу тий? Та нар одоо бид хэд ч гэсэн энд ингээд эрх чөлөөтэй байгаа учраас л ингээд сууж шít тий. Тийм учраас эрх чөлөө гэдэг бол ялангуяа хувь хүний гэдэг бол маш чухал. Тэгээд либертар үзэлтэй хүн бол ер нь хувь хүний үзэл санаа гэдэг чинь тийм коллективизмын бас эсрэг ер нь. Социалист нийгэмд бол ингэж байгаа үстэй. Бүгдээрээ ингээд сайхан амьдрах хэрэгтэй гэх тий. За мэдээж бүгдээрээ сайхан амьдрахыг, сайхан муухай амьдрахыг хүсэх хүн байхгүй. Гэхдээ хэрвээ та сайхан амьдрахыг хүсэж байгаа бол хариуцлага хүлээх хэрэгтэй өөрийнхөө өмнө гэдэг энэ утга санаа бол тэр либертар үзлийн хамгийн номер 1. Буюу нөгөө сонголтынхаа өмнө хариуцлага хүлээх чадвартай авах хэрэгтэй. Тэгээ хайкийн хэлсэн үг байдгийн байна лээ. Одоо тэр бол миний хувьд бол их философи болсон. Эрх чөлөө, хариуцлага хоёр салшгүй гэж. Эрх чөлөө, хариуцлага хоёр салшгүй. Хэрвээ би одоо жишээл нийгмийн даатгал төлмөөргүй байгаа бол төлөхгүй би өөрийнхөө одоо орлогоо олоод явж болно. Гэхдээ дараа нь нийгмийн даатгалын сангаас буюу татвар төлөгчдийн мөнгнөөс би тэтгэвэр авах ёстой гэж дайрах ёсгүй л байхгүй юу? Ер нь бол татвар төлмөөргүй байна гэвэл төлөхгүй байж болно. Төлөхгүй авах юм бол дараа нь хин нэгний кармаар өнгөх шаардлагагүй. Хин нэгэнд хариуцлага. За тэгээ бүр ингээд нөгөө гэр бүлийн хэмжээнд ч бодвол чи юм хийхгүй зүгээр суугаар байгаа бол суу. Гэхдээ ээж аваагаа битээ зовоо, хань ижлээ битээ зовоо, өөр хүүхдээ битээ зовоо гэдэг чи ерөөсөө ингээд бид нар хэрвээ өөрөө өөрсдийнхөө эрх чөлөөгөөр байхыг хүсэж байгаа бол бид нар хариуцлагаа хамгийн түрүүнд ухамсарлах хэрэгтэй. Тэгээд энэ ингэж ухамсарлсан масс одоо олонлог бид нар ингээд хүмүүс байх юм бол харилцан бид нар бие энийхээ өмнө төвөг учруулахгүй тэгэл аюул олон хууль мойл батлаад тэрийг хүчээр тэгээд авахгүй төр хүртэл ингээд ийм цомхон байж болохоор байгаа байхгүй батлан хамгаалах тий цагдаа шүүх ч юм уу тий нэг тодорхой хэмжээнд байгаад байна. Бусдын дээр нь ингээл заавал бид нарыг одоо ингээл бидний өмнөөс яаж амьдрахыг заагаад тэгэл амар данхар бүтц болол тэгээ тэрийг одоо тулчаал одоо яахаа мэдэхгүй одоо цөмөрөө яана мөнгөгүй гэл гаднаас бахан зээл тавиал ингээд явмааргүй л байгаа. Ер нь бол энэ либертар үзэл бол ерөөсөө л энийг л хэлээд байгаа болохоос бүр тусдаа нэг айхтар тийм улс төрийн онол молол байх. Тийм. Яг онол бол байгаа. Гэхдээ зүгээр ингээнээр ойлгочвол энэ нь амар. Тэгэхгүй бол хүмүүс ингэдэг байхгүй. Бид нар ингээд яриад бид нар би өөрөө ч гэсэн суралцсан явж байгаа ш тэгэнгүүт айгүй ингээнээр ярьчихаа. Тэгэхгүй бол ингээд та нарын нөгөө нэг баахан гадаад үг чи ойлгохгүй байна гэл. Гэхдээ хүн бол ийм залхуу иж болохгүй байхгүй. Ойлгохгүй байгаа л эргэлзэж бодож байгаа л дандаа нөгөө судлаад үзэх бүх боломж нь би бол байгаа л гэж боддог. Бид нарыг хүүхэд тахт бол харьцангуй бас уншиж судлах юм бас харьц бага байсан бол одоо бол байж либертар гэж юу юм, либерал гэж юу юм, консерватив гэж юу юм, социал демократ гэж юу юм гэх. Хүн ер нь бол өөрийн гэсэн итгэл үнэмшил, өөрийн гэсэн нэг юм үнэт зүйлтэй байх хэрэгтэй гэж бодвол хүн социал демократ ч байж болох байхгүй юу? Би одоо өөрийнхөө олсон бизнесээрээ би социал демократ үзэлтэй бизнес байх юм бол за би өөрөө сайн сайхан яваад тодорхой хэмжээний хүмүүсээ ингээд хөлдөөт нөгөө нэг одоо туслаад явъя энтер гэж байж болох байхгүй. Гол нь хүн өөрийнхөө би юу хүсдэм, би ямар үзэл санаатай юм гэдгээ бас л уншиж судалж мэдхэл хэрэгтэй л гэж би бол залуучуудад хэлэх гээд байгаа юм. Ер нь бол за одоо өстой яг яриа руугаа орно. Би бас энэ дээрс танаас аягүй их асуумаар байна. Та өөрөө хувьдаараа бизнес эрхлэгч хүн байна тий. Тэнгүүд бизнес эрхлэгч болохоор либертар үзэлтэн болцсон юм уу? Эсвэл одоо яалчгүй татвар төлөөд байгаа хэвээр. Аюу өндөр татвар төлж байгаа хэвээр тийм 30-40% төлж байгаа хэвээр магадгүй. Манайх бас хувийн компани болохоор яг тэгж төлдөг байхгүй тийм. Тэнгүүд яг та бас түрүү ярьлаа л нэг хоёулаа нэвтрүүлэг эхлэх өмнө ярьж байсан LGBT2 ийг одоо яг тэднийг дэмжихгүй ч гэсэн нэр бас биднэртэй зэрэгцээ тааш адилхан эрх хэдлэх ёстой. За либертар үзэлтний хувьд бол хамгийн чухал зүйл бол хувь хүний эрх чөлөө байж болох юм үнд зүйл нь тийм үү? Энэ нь яг өнөөдөр Монгол улсад хэр нийцэх юм? Тэгээ дээрэс нь за би асуух гэдэг юм байгаа шүү. Монгол улсад энэ яг либертар үзэлт нь хэр нийцэх юм? Хэр их боломж байгаа юм? Хэрвээ ингэж өөрчлөгдвөл бид нар ямар ирээдүйг бүтээж чадах юм гэж асуух гэдэг байгаа. Тэгээ жоохон ерөнхий асуулт байж байна. Уг нь бол яг хуу манай монголчууд уг нь нүүдлийн соёл иргэншилтэй ер нь бол айгүй өөрийнхөө одоо цуснаасаа бараг либертар үзэлтэй хүмүүс байгаа байхгүй одоо тийм хинт нөгөө нүүдлэл явчин хинт ч төвгүй өөрөө өөрсдийнхөө аж ахуй мал аж ахуйгаа эрхлэл явж исэн хүмүүс байгаа шүү дээ.
Тэр утгаараа бол би харин ч Монгол хүмүүс бол либертар үзэлтэй, эрх чөлөөний үзэлтэй гэж боддتي. Мэдээч ингээд түүхийн янз янзын шатанд бид нар өөрчлөгдсөн. Одоо нөгөө бидний хүүхд тахт бол бүр социализмын тэдгээр үе шатыг 5 дугаар 5 жилийн жил ингээд нэг 5 жилээр төлөвлөгөөгөөд одоо бид нар яг энэ үе дээрээ явж байна. 2000 онд гэхэд бид нар коммунизма байгуулчвал баг ажил хийхгүй бүгдээр нэг тогооноос л хэрэгцээгээрээ самардаал байж хахаар ингэж бид нар тархиа угаалгацсан хүмүүс болохоос биш өвөг дээдс маань бол миний бодлоор бол бүр харин ч либертар үзлээсэн. Тэгээ би уржигдэр нөгөө сосор оронгуйтай одоо миний хувьд бол маш хүндэлж явдаг ах маань цаахтай яриа суужсэн тэгээд хэлжсэн хүний ирэхээр жаргахаар өөрөө ирэхээр зов гэдэг бол манай одоо нөгөө өвөг дээдсийн маань ер нь бол либертар үзлийн философи шүү гэдэг. Тийм. Тэгээ одоо бол яг хөө бид нарыг бүгдийг ингээд тийм залхуу болгочоод байна шүү дээ. Нөгөө нийгэм маань өөрөө. Тэгээ баахан залхуу хүмүүсээ баахан халамжны хүмүүсээ бий болгоцсныхоо дараа одоо тэгээ та нарыг нэг цөөхөн хэдэн татвар төлж байгаа хүмүүсийнхөө нуруунд дээр ингээд хамаг ачаал энэ өрүүлчихэд байгаа байхгүй юу. Зүгээр. Тэгээ тэр утгаараа бол ийм байгаа юм. Би одоо жоохон халан шүү гэхгүй. Зүгээр. Энэ талаар бүр угаасаа ярилцмаар байна тийм. Одоо би бизнесийн байгууллага одоо бизнес хийж байгаа тэр бараг 40-50% татвар тий одоо хувь хүний орлогын албан татвар 10%, нийгмийн даатгалын шимтгэл гэж байгаа боловч даатгал гэж байгаа юм шиг мөртлөө бараг албан татвар шиг болсон. Ажилтан ажил олгогч хоёр нь бүгдээрээ ингээд хоёр талаасаа төлж байгаа. За тэгээд орлогын албан татвар тэгээд нөөт. За ингээд энэ 40% татварыг бол бид нар ингээд орж байгаа орлогоосоо төлж байгаа. Дээр нь компаниуд ашигтай ажиллаад дараагийнхаа хөгжих ёстой шүү дээ. Тэгээ ягаад Монголд ингээд маш олон зүгээр тамхтай одоо олон компаниуд ингээд байгаад байгаа гэхэлэр хөгжих боломж нь ч байхгүй. Тэгэл ийм л байдалтай байгаа. Учраас бид нар хөстэй ч юм уу тийм шүү дээ. Ер нь бол тийм байхгүй. Заавал тийм албагүй. Бид нар нэгэнт одоо ингээд хуулийн этгээд болоод ингээд хэдэн үний өмнө хэрэглэгчтэйхээ өмнө ажилтнуудынхаа өмнө одоо ингээд бизнес хийгээ явж байгаа бол бид нар энэ татварыг хүссэн үсээгүй нэг хуулийн өмнө Монгол улсын хуулийн этгээд болсон учраас л бид нар ингээд төлөхгүйдээ одоо бид нар нөгөө өглөг үүсгээ тайлгнаа явж байгаа шүү дээ. Түүнээс ингээд бэлэн мөнгөөр замаа гэл ингээд тараагаад байгаа юм ерөөсөө байхгүй. Одоо бид нар өглөг үүсгээл за бид нар энийг тийм хугацаанд төлөндөө гэл ингээд яваад байгаа байхгүй. Тийм учраас л яагаад бид нар энэ либертар үзэл юм бэ гэж түрүүн асуусан шүү дээ. Яагаад тэр либертар үзэл чинь цомхон төрийг дэмжиж байгаа юм бэ гэвэл төсвийн энэ их нөгөө одоо бараг хэдэн 30 хэдэн их 80-ийн төсөв батлаад байна шүү дээ. Тэр чинь ингээд төрд ажиллаж байгаа хүмүүс ингээд тэр хэрэгцээнүүдээ ингээхээр маш их мөнгө болчоод тэрийг цөөхөн хэдэн хүмүүсийн бизнесийн байгууллагуудынхаа ажилчдын одоо ажиллаж байгаа бүх хөдөлмөрийн насны бүх хүмүүсийн татвараар л бүрдүүлээд байгаа ш тодорхой хэмжээ. За яг хуу тодорхой хэмжээг нь уул уурхаагаас орсон орлогоор авдаг л баг. Гэтэл ер нь энэ их данхар төрийн бүтц чинь бизнесийг ерөөсөө боомлоод байгаа байхгүй. Бид нарыг хөгжүүлэх боломжийг хаагаад байгаа учраас либертар үзэл чинь жижиг төр гэж яриад байгаа байхгүй. Тэгээд чөлөө төрсөлтөнтэй. Тийм байх юм бол бид нар ингээд чи чаддгаа энэ би чаддгаа энэ тэгээд чадахгүй байгаад тэр зах зээл чи өөрөө хүнийг хэрэглэгчт нь тэр компанийг өсгөх үү, томруулах уу гэдгийг тодорхойлно гэхээс төрөөс олоод дампуураад ах юм бол эн чинь бид нар ингээ айгу хэцүү байгаа байхгүй тий. Тэр утгаараа энэ либертар үзэл гэдэг бол одоо яалтчгүй л цаашаа одоо явахаас өөр аргагүй. Яг либертар үзэл санааг эрхэмлээд за тэгэхээр амжилттай явж байгаа улс орнууд бол байгаа тийчтэй. Ер нь байгаа. Яг одоо тэгтээ яг Монголд залуучууд ер нь одоо бол бүх юмыг амар гоё хүлээж авдаг одоо шүүл төртэй гэдэг ч юм уу те. Хуучин бол нэг хүн хэлэхэд бол шууд баг тэрэнд итгэдэг байсан бол одоо энэ хүн надад ийм ярьж байна. Энэ нэрээ ингэ тийм үү гэдэг юм буруу юм яриад зүгээр өөрийнхөө шүүл төртэй хүлээж авдаг болцсон цаг үед би бол яг ингэж бодож байна. Би бас өөрөө тийм юмыг айгүй их дэмждэг хүн байхгүй юу. Одоо чинь заавал тээврийн хэрэгсэл заавал улсын өмч байх хэрэгтэй юм тий. Одоо нийтийн тээврийн автобуснууд заавал улсын өмч байх хэрэгтэй. Тийм шүү дээ тий. Тэр зүгээр хувь болгочвол яа гэдэг ч юм те. Хувь болгочвол магадгүй нийтийн тээврийн хүрэлцээ нэг болоод айгүй бол ашигтай ажиллаад идэх байх гэж миний хувьд боддог те. Зүгээр л энэ ашиггүй байгаа дампуураад байгаа юмнуудыг зүгээр л хувь болгочвол яа гэж. Төр чинь ерөөсөө баялаг бүтэхгүй байгаа байхгүй. Төр бол зүгээр татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулаад байгаа байхгүй. Одоо бид нар сонгуулаараа айл нэг намыг яагаад тэр нам нь гүйцэтгэх засаглаа сонгоод тэгээд тэрийг захиран зарцуулах эрхийг нь л
нөгөө арт түмэн чи олгоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яг чиний ярьдгаар бид нар ингээ хэрсүү байгаад гэл лада самбаа айгүйх тэр үгийг тренд болгосон бах тий. Хэрсүү байцгаая гэл. Тэрэн шиг би бол нөгөө эргцүүлэн critical thinking байх, эргцүүлэн бодох сэтгэлгээг хүмүүс айгүй одоо залуучууд бол хөгжүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд маш сайн уншиж судлах хэрэгтэй тий. Нэг ухаантай хүн гарч ирээл төр хизээч бидний өмнөөс бидний сайн сайхны төлөө одоо ингээ санаа зовоол чиний амьдралыг сайжруулахгүй байхгүй. Төр бол ерөөсөө нөгөө баялаг бүтээхгүй мөртлөө төр айгүй том ажил олгохч болчиход байгаа. Одоо тэр штед нөгөө нийслэлийн засаг дарганы Нямбатар ярьжсэн би тэгээд би та нарт ажлыг чи олгоно гэл тэг баахан түүцүүдийг татам одоо бүгдийг ингээл ачиж яваал та нар тэнд очиж ажил би та нарт ажил би ажил олгоно гэ хүний энэ бол ингээд ерөөсөө бид нар явах цаашаа ерөөсөө бараг л явах боломжгүй. Ийм учраас л энэ олгоныг чинь л одоо биднийг зүгээр суугаад бараг бизнес хийгээд гоё философитой үн цэнтэй гэхээсээ илүү зүгээр сууж ивэл бараг болох гээд байгаа учраас одоо бид нар бол одоо цаашаа яах вэ гэдгийг бол бид нар одоо өнөө бодох хэрэгтэй. Яг сая нэг хүүхдийн мөнгө инээдрэгээс ярьлаа. Яг би өөрөө хүүхдтүү ямар нэг улсаас халамж авдаг болохыг мэдэхгүй л л да. Мэдээж байгаа хүүхдийн мөнгө зарим хүмүүсийн амьдралд амар хэрэг болдог 100,000 төгрөг ч юм уу те. За энэ зүв буруу гэсэн өнгөшийн тоолбоотой ч маш олон асуудлууд ярил. Хүүхдийн мөнгө гэлтгүүгээр Монголд маш их халамж авдаг хүмүүс маш их байдаг гинэ. Тэгээ яг манай монголчууд нэг өөрсдөө нэг ийм хүмүүс нэг бүлсэг хүмүүс. Одоо жишээ нь юу гэдэг ихтер нөхөр хоорондоо модчаад л ээжиндээ ч маавын доо л хөвчдөг тий. Тэгээд нэг хоол нь ээж нэгээд өгдөг. Тий. Монголчуудтай хамгийн гоё нь чи их нөхөртөөгөө их нэртэйгээ ч юм уу хин нэг муудалцахад чи юм идсэн үү гэж өөдөөс нь асуудаг ч юм уу тий. Тиймэрхүү байж магадгүй. Танаас асуух гэдэг зүйл нь ийм бүлсэг болохоор манайх ийм одоо юу гэдэг төрөөс нэг 100,000 төгрөг 54,000 төгрөг өгч хөрнөө цэвэн гайжтэй л гиз сатгалан байгаад байдаг болохоор ингээд юм хөгждгүү ч юм. Би бол ингэж боддог байхгүй. Тэрний оронд бүх юм жоохон хувьчлаад өгчвөл хүн өөрөө хөдөлмөрлөөд эхэлнэ. Тэрнээс үнс нь олоод эхэлнэ. Илүү ингэж хөгжих боломж одоо хөгжих юм илүү гарч ирнэ гэж миний хувьд боддتي. Одоо бидний одоо өнгөрсөн 100 жил бий болгосон тогтолцоо ч өөрөө одоо яг тийм хариуцлагагүй байх байдлыг ингээд дандаа урамшуулсан байгаа байхгүй. Тэгэл яавал одоо толоо молон өгöd арай ч өсөөд өхүүлчихгүй толооны нөхчин те хорооноос нь толооны нөхчин. Одоо нөгөө яг нөгөө бодит зах зээл хөгжөөд одоо олон зуун жил болсон улсууд бол тийм байхгүй ш те. Бид нар саяхан болтол би 90 онд гэхэд тэр одоо яагаад ингээд бид ингээд өөр эцэг ихээгээ хүмүүс ингээд хасрамжийн газар авчиад хүчтiin бол гэхэд бидний ой тоонд ч ордгүй л байсан бол одоо бид нар бүгд ингээ өөр бараг одоо бид нар ингээд ахмад насандаа ирвэл өөрсдөө ухамсараараа хүүхдэдтэй төвөг болохгүй байх амьдралынхаа одоо нөгөө орон зайг өөрсдөө үүсгэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо хөгшрөөд нөгөө хөлөө овчуулах хүүхдтэй болно ч гэдэг юм уу энэ гэсэн юм сэтгэлгээ тэр чиний түрүүний хэлсэн бүлсэг сэтгэлгээ энэ төр мэдээж нөгөө эцэг эхийгээ асрамжлах халамжлах тэр энэ төр чи мэдээж байна. Гэхдээ бид нар аяндаа л одоо жоохон ядраад ирэхээр аль чи миний хөлийг хүч би чамаг хүүхд төрүүлсэн одоо чи миний ачиг хариул гээд ингээд суудаг хүмүүс баймаргүй байгаа байхгүй юу? 80 ч хүрлээ 90 ч хүрлээ гэсэн хүн угаасаа л байгалийн жамаараа хөгшрөөд ирэхэд өөрөө аав явчих тийм потенциалны энийг одооноос л бид нар ингээ ойлгож эхлээд ингээд ойлгох гал хичээгээд байна л да. Бас цацгоос нөөцтэй ойлгож. Тийм түүнээс ингээд хүмүүс нөгөө либертар үзлэг би нөгөө айл болохоор ингээ ярих гээд байгаа. Либертар үзлэгтэр ингээ хувийн ачаагээл бэртэгчлэх хоёрыг ингээд хольж ойлгоод байгаа байхгүй. Бэртэгчлэх гэдэг бол одоо өөрийнхөө хэрэгийг бүтээхийн тулд би чамайг золиослоод юм уу чамайг хуураад юм уу ингээд нэг тийм үйлдэлийг ингээд хилээд байгаа. Хувийн ачих гэдэг бол байх угаасаа л хүний заяагдсан бас л юу хаахгүй юм нөгөө инстинкт гэх юм уу байглаасаа хин ч гэсэн чи өглөө босоод унтаад босоод ирэхдээ за хаста эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эсвэл гэж босч ирдэг хүн ер нь байхгүй л ах. Өөрийнхөө төлөө явахдаа бусдад төвөггүй байх тий хизээч би одоо хийцэн юмныхаа төлөө тэнийг одоо хэрэглэгч нар тэнийг учраас энийг сонирхгүй байна гэд би орилоо сууж яриа сууж ивэл энэ бол тэгэл буруу байгаа байхгүй. Хэрвээ би сонголтоо буруу хийсэн бол миний л буруу. Би буруугаа хариуцлага би өөрөө хүлээн. Гэхдээ бусдын өмнөөс хариуцлага хүлээгээд би хин нэгэн ажилгүй хүний өмнөөс татвар төлөөл
Тэ тэгснээс би ажиллаж байгаа хүнийхээ ажилтныхаа одоо нөгөө бонусыг нэмчмээр байгаа байхгүй юу? Яа. Тийм эсвэл нэг малчны татварыг би нийгмийн татгалыг төлөлцөөл одоо юу гэдэг эсвэл нэг хариуцлагагүй төрийн албан хаагчийн алдааг бид нар ингээд нөхөж төлөөл тий ингээ явах. Энэ бол угаасаа ингээд бодохоор энэ үзэл санаа цаашдаа дэлгэрхгүй юм бол энэ одоо ийм халамжийн тэгээ бүгдийн тэгштэгсэн энэ үзлэр бол энэ чиг хандлагаар бол ганцхан монголч биш дэлхийд даяараа ер нь айгүй удаан явцсан. Учираас одоо ингээд хаанаал ингээд боломж хэцүү болоод ирээд байна л гэж би одоо хувийн хөвд бодоод байгаа. Тийм. Яг энэ үзэл санаатнууд нийлээд ч юм уу, нам ч юм уу одоо үйл ажиллагаа явуулсан юм байгаа юу? Одоо нам байгаа юу? Яг нь одоо нам байгуулахаар бид нар нөгөө их хурлаа хийсэн. Тэгээд улсын дээд шүүхэд бүртгүүлсэн манай залуучууд. Тэгээд би бол яг нөгөө хувь одоо энэ үзэл санааг дэмждэг учраас бас тодорхой хэмжээнд өөрийнхөө чадлаар туслаад оролцоотой л явж байгаа тийм. Яг одоо чинь би ч юм уу одоо энэ хоёулын бичлэг хийж байгаа манай зураглаач ч юм уу те. Яг ийм үзэл санаатай байж байгаа тэрийгэ дэмжих гээд ийсэх ч юм уу иймэрхүү боломж байдаг. Бага шүү тийм бага. Одоо тэр community-д нэгдэх хэрэгтэй либертар үзэл санааны бас хувийн эрх чөлөөний зөндөө олон хуудсууд байна. Дээрээс нь бас гадны ч зөндөө олон хуудсууд байна, ном зохиолууд байна. Тэрийг уншаад судлах хэрэгтэй. Тэгэхэд бол хамгийн наад зах нь би бол анх нөгөө Бачулан багшийн лекцийг их сонсдог байсан. За. Монгол Улсын их сургуулийн философийн багш Бачулан багшийн юуг сонсоод анх бас би ч одоо бид нар ч бүгдээрээ социалист нийгэмд өсөж хүмүүжсэн. Ээж аа маань ч социалист тийм хүмүүсийн дунд хүмүүжсэн учраас анх сонсоод би бас жоохон тархины төгжээ молторно гэдэг шиг бас гайхчлээсэн. Юу илээ гэл тэгээд тэр чинь тийм эргэлзээл тийм боломжтой ч юм уу одоо гэл бодож исэн. Тэгээд л уншаад судлаад тэгээд байхлаар өөрөө тэрэндээ тохирсон өөрийнхөө хүсэл эрмэлзлээ одоо үнэт зүйлийг олоод авах юм бол бас яг тийм community-д өөрийн ирэхгүй нэгдэл эртгэл юм байна гэж бодсон. Тийм. За яг одоо зүгээр яг би нэг амар улс төр яриад нэг амар зэрэгэд байхыг ер нь хүсдэггүй юм те. Тэрлэдээс ер нь тийм ярихыг ч хүсдэг юм те. Яг зүгээр үз санаатай холбоотойгоор та өөрөө одоо энэ либертар үзэлтэй байна те. Яг энэ дэмжиж байгаа хүмүүсийг ч юм уу нэгтгэх дараагийн одоо ажлууд ч юм уу иймэрхүү зүйлүүд яаж хийх ёстой, яаж өрнөх ёстой юм. Танаас асуух гэдэг зүйл нэг байна л да. Би одоо чинь яг либертар үзэл гэж мэддэггүй мөртлөө би өөрийн ч мэдлгүүд тэрийг дэмждэг байгаа байхгүй. Жишээ нь гэдэг. Яг тэгвэл тэр чинь нөгөө чиний хувь хүний эрх чөлөөний тэр инстинкт тэр одоо хэрэгцээ чи угаасаа хүн болгонд байгаа байхгүй. Тэгэхээр л чи тэрийг ингээд хүссэн үсээгүй ингээд бодогдоод байгааз. Яг үнэ. Цоо шин ойлголт биш байхгүй. Даашаа бүр ингээд за бистэ нөгөө янз янзын нөгөө гадаад үг холлоо гэдэг шиг ер нь бол ийм байгаа. Үзэл санаатай байх тэр өөрийгөө олж авах, өөрийгөө бүтээх энтер гэдгээс л ингээд үүсээд би болчихж байгаа юм л да. Тэгэнгүүт л ер нь капиталист нийгэм гэдгийг бидний үед бол ерөөсөл баячуудын нийгэм те одоо нөгөө бусдыгаа одоо ингээд дээрлэхэл болчлол байдаг энтер гэл. Тэгээ нийгмийн нөгөө хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн хамгийн нөгөө шалгарсан юу нь бол одоо миний хувьд бол капиталист нийгэм л гэж үзээд байгаа. Яг л хүн чадчихл эвэл тэр зах зээлийг төр биш нөгөө хэрэглэгч тодорхойлоод байгаа. За тэгээд дампуур бол тэр хүний л хариуцлага тийм болохоор хүн ашигтай ажиллах юм бол хэрэгжилтэд тохирсон хүнээс бүр ямар ч гоё бүтээл одоо тий санаа бүтээгдэхүүн үйлчлэгээ тэрний хүчнэл бид нар үдээ одоо дэлхийн ертөнц ингэж өөрчлөгдсөн байх. Түүнээс одоо бид нар ленинизм одоо маркс тэргээл тий маркс Энгельс Ленины сургаалаар ингээд яваад бас хөгжчихөөгүй гэд ингээд судлаад үзэх юм бол айгүй сонирхолтой юм байлээ. Би түрүүн чиний хэлсэн дээр нэг юм хэлэхэд би ч гэсэн бас бизнес хийж байгаа юм улс төр одоо мэдхгүй тэгэл надад зав байхгүй гэл ингээд зөндөөл завгүй гүйлээ тэгсэн чинь энэ хамаг буруу ерөөсөө хамгийн гол буруу нь ерөөсөө биднэрт л байгаа юм билээ. Яг ийм бодолтой ингээд бид нэр өөрсдөө ингээд оролцохгүй яваад хахаар ямар хүмүүс сонгоод одоо тэгэл үр ашгийн үр дагавар нь одоогийн бидний бүтээсэн байгаа юм энэ олон данхар төр энэ айгу өр зээл тэгэл ийм инфляцид орцсон ийм нөгөө одоо бид нар ингээд бизнесийн байгууллагын үед бол ингээд төлөвлөөл за 1 тэрбумын 2 тэрбумын эсвэл тэрнээс дээш ингээд орлого олно гэж төлөвлөсөн байлаа гэхэд
мөнгө хэвлээл тараачих юм бол халамжиндаа тараагаад ингэчих юм бол бидний 1 тэрбум 2 тэрбумын тэр мөнгө чинь буцаал 500 сая төгрөгийн хэмжээтэй үн цэнэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ийм бүтээмжтэй олон хүмүүс байхгүй бол 140% бүтээмжтэй 100% зарлагтай улс байгаа байхгүй. Одоо миний Монголын нөхцөл байдал бол. Нөхрөөс нь 500 мянган төгрөний татвар авчаад хүүхэд нь 100 мянга, ээжд нь 50 мянган төгрөхөө болооч гэдэг коммент уншсан бэ. Харин тийм. Тэгэхээр одоо тэр улс төр гэдгийг улс төрийг нэг муухай одоо нэг цэцэн ухаантай хүмүүсийн ингэтлээ бидний тарих өөрсдөө бид нар ингээд буруу ингээд блоклогдсон байгаа байхгүй. Тэгэхэд даашаа нам хүртэл заавал тийм том байшин дотор 5 дахор байшин дотор тэгэл бүгдээрээ нэг юм зангиа зүсэн тийм байх албагүй байхгүй юу? Заавал тэр үзэл санааны хамгаалалтай байх ч юм уу тийм тийх ямар ч хэрэггүйгээрч байж болоод эн чинь яг тэгвэл төрийн бус байгууллага тий яг энэ үзэл санааг дэмждэг хүмүүс өөр өөрсдийнхээ маш минимал зардалтайгаар байж болох боломжийг шал өөр өнцөг байхад бид нар нам гэхээр л нөгөө ардын намч гэдэг юм одоо бидний нөгөө 30 хэдэн жилийн турш ойлгосон югаараа хараад тэгэл нөгөө нам дагсан энэ одоостой яах гэж байгаа бол гэдэг энэ бодлороо л хандаад байгаа байхгүй. Түүнээс за та яриад дуусчих. Өөр ингээд асуултууд бүр ингээ ам дээр гарч ирээд байгаа шүү. Өөр өнцөг байх боломжтой гэж би хэлээд байгаа. Би танаас нэг асуулт сууж. Та төрийн байгууллагад ажиллаж байсан уу? Ажиллаж байгаагүй. За та тэгвэл ер нь яг таны ойр дотны хүмүүс төрийн байгууллагад ажилладаг хүмүүс байгаа хэ? Байгаа зөндөө. Би зүгээр ингээ асууч шууд. Төрийн байгууллагыг ажлыг чин сэтгэлээсээ дүн байдаг үлээ? Байдаг бах. Гэхдээ мэдээж төрийн байгууллагт янз янзын хүмүүс байгаа. Миний ойр дотны найз нөхөд ажилчил байгаа. Гол нь систем нь буруу байх юм бол тэр нөгөө үнэн шударгаар ажиллах тэр чадвартай хүмүүсээ бас л ингээ зэврээчих байхгүй юу? Ер нь бол. Тэгээ одоо зөвхөн би өөрийнхөө туршлагаас харахад хувийн байгууллагт нэг хүний хийх ажлыг төрийн байгууллагт 3 хүн хийгээд байгаа. Тийм болохоор л зүгээр л өглөөсөөс оройд хавтардаг цаг нөхцөг өөдөж байгаа юм шиг. Надад тэгж санагдаад байхгүй. Тийм болохоор би тэнцэж гэж сууж байгаа шүү. Тийм. Айгүй амархан энгийн шийдчих хэмиг ингээл айгүй олон хууль дүрм зохицуулалтаараа ингээл тийшээ очиод ингээл амар залхаалттай байдаг тий. Хувийн компани бол тийм одоо ажил олгосныхаа төлөө биднэрт ямар нэгэн дэмжлэг тусалцаа авахгүй. Бид нар яг өөрсдийнхөө орлогынхоо чадлаараа л одоо санхүүжих учраас болж игэл бид нар ингээд нэг ажлыг 3 хүний ажлыг нэг хүн хийх хэмжээний ингээд ажиллахаар л одоо тэгж л ер нь бол тэгж л явахаас өөр аргагүй л байна. Тэгээ энийг урт хугацаанд зөв буруу гэхээсээ илүү ер нь бол хамгийн одоо бага зардлаар ашигтай ажиллах л ёстой шүү дээ. Ер нь бизнесийн байгууллага түүнээс зүгээр нэг буйны компани шиг буйны үс хийж байгаа юм биш те. Ашигтай ажиллахгүй юм бол цаашаа явахгүй байхгүй ер нь бол. Тэгэхээр яалтчгүй хариуцлага л байгаа юм л та. Тийм ялч байлаа. Одоо яг нэг хүмүүс одоо хувийн эрхчлөө гэрмэл одоо эрхэмлж чинь гэж байна тийм. Либертар үзэлтний хүмүүсийн хувьд тийм. Одоо яг Монголд зүгээр би яг одоо либертар нам байгуулагдаж байгаа гэдэг үйл ажиллагаа эхэлж байгаа хэрэг яг цаг үе болсон юм шиг санагдаж байгаа байхгүй надад. Яг наа чиг зүгээр өөрөө ч мэдлгүй либертар үзэлттэй хүмүүс маш их байгаа. За ялангуяа би энэ хөөрхийг хэлчих юу. Магадгүй тийм. Хөөрхийн хувийн хвшлийг одоо хүмүүс салинжуулаад ажиллаад явж байгаа хүмүүс баг бүгд нэгдэх байна. Тэг нь үнэхээр л хүчндүүлж байгаа гэж би хэлмээр байна тийм. Тэг үнэхээр хүчнддэг тийм. Тийм либертар үзэл бол яг нөгөө чөлөөт өрсөлдөөнийг дэмждэг тийм. Чөлөөт өрсөлдөөн гэдэг маань одоо төрийн албатай одоо бол ямар бизнесүүд бас амжилттай байгаад байна гэхлээр юм тендерийн төрөөс тендер авчдаг ч юм уу эсвэл арын хаалга танил талаараа ингээд ажлаа бүтээдэг тэр бизнесийг бид нар одоо сайн зөв гэж бас хэлэхгүй байхгүй юу. Хүн яг өөрийнхөө чадлаар л тэр нөгөө төрөөнөөс хойш яриад байгаа капиталист нийгэмд чинь гуталчин бол сайн гуталчин байна тий. Ашигтай байвал тэр хүн бүр илүү гоё гутал хийх ч юм уу. Даашаа брэнд үсэл явна тий. Гэдг шиг ингээд нэг юм төртөө сүлбэлтсэн бизнесийг бид нар бол одоо сайн гэхэд бас айгүй хэцүү байхгүй юу тий. Одоо төртөө холбоотой бизнес амжилттай явж байгаа нэг кейс баг байхгүй хаа. Яг уу байгалах тодорхой хэмжээнд нөгөө мэдээлэл ойроод ашиглаад тэгээд төрөөс төртэй холбоотой ингээд хөгж
хөгжиж явж байгаа. Одоо би тэр нүүрс гэл яриад л бид нар одоо яг тэр нүдээр очиж хараагүй гэхдээ тэр чинь тийм болоо л одоо нөхцөл байдал ийм хүрчээд байгаа шүү дээ. Бид зүгээр энгийн иргэдийн хувьд чадах юмаа хийя. Өөрсдийнхөө чадлаар тэгээд хөгжигт маань төр битий саад болооч л гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээ Бачулуун багшинд бас нэг хэлсэн үг миний санаанаас одоо гарахгүй гэдэг нь тус болохгүй ээж тус болооч гэл. Тэр ингээ гэр бүлийн хэмжээнд ч бас яг тийм байдаг шүү дээ. Тус болохгүй байж тус болооч. Чи намайг ингээ өөрийнхөө байлгаад алдаж онох ингээ бүх хариуцлага би өөрөө өрөх гээд хахад зарим үед ч одоо ээж аамдар нь баг хөө чи тэг чин ингээ чин гэл урдуур нь орол те түрүүний чиний нөгөө бүлсэг гэдэг шиг юм ингээл хэрвээ энийг ингээ ойлгодог ингээ олон хүмүүс ингээ цаг хугацааны одоо тодорхой одоо миний дараагийн үед ч юм уу одоо ингээ би болчих юм бол эдгээр чи ингээ энэ болгоно ойлгоо заавал ингээл тайлбарлуулаад тахгүй хэл хязгаараа ингээ мэддэг юм хүмүүс болчих штеп. Одоо бол бид нар чи өмнөр нь орж яачаал тэгснээ дараа нь хүүхдтэй яста чиний төлөө амьдралаа золиослсон чинь ингээл гэл энэ мэд хүртэл эн чинь нөгөө нэг эрхчлөөтэй л хувийн үзэл эрхчлөө гэдэг чинь жижиг юм зөндөө олон юмнууд байгаа тахгүй. Түүнээс заавал тэрийг ингээл улс төртэй холбоол за эдгээр нэг нам байгуулаад хэвээр яах гэж байгаа бол энэ төр биш те. Нам хүртэл таашаа бүр амар зардлахгүйгээр маш бага зардлаар үзэл санаагаа ойлгуулад түгээгээд ингээд улс төр хийгээ явах боломжтой юм шиг санагддаг шүү дээ тий. Ингээд таны холбоо хамгаалалттай нэг хүн улс төр албан тушаалтай хүн байлаа гэж боддог. Засгийн газарт сууж байгаа. За зөө ингээд төрд ажиллаж байгаа бүх хүмүүсд ийм аяг хийлийг тендер хийл зарлаа тий. Таваад хийлээ. Мэдээж маш ашигтай баг. Баахан эмч багш нар ийм аягтай болчвол таны компани борлуулалт яаж үсгийг мэдэхгүй байна тий. Сайн л баг тий. Ингээд суух гэдэг нь тийм болохоро төр юмыг одоо чинь та холбоо амралттай болоод таны компанид хэлчихлээ шүү дээ. Таны компани шүү дээ. Тэнгүүд тантай ижилттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьд бол шудраг хүсэлтэй байхгүй болж магадгүй. Тийм байхгүй. Танаас илүү аяг хийдэг газар үйж болно үстэй. Тийм. Тэнгүүд нөгөө талаа боломж байхгүй болчихж байгаа. Тэр энэ одоо төрлөө шахсан миний бизнесийн тэр төлбөрийг хаанаас төлнө гэж би төлнө. Тийм татвар төлөгчтэй юм байхгүй тийм. Түүнээс төрчин өөрөө мөнгө үйлдвэрлэхгүй шүү дээ. Тийм учраас би өдөө хүртэл төрд одоо танил тал тохоо тайгаал одоо яг бол миний насны хүмүүс байгаа шүү дээ. Би ямар нэгэн лобби хийгээл ингэж явбал одоо байгаас илүү хүчтэй байх байсан байж магадгүй. Тэгээд хүн нөгөө өөрийнхөө үн цэнтэй үнэт зүйлээ олно гэдэг чинь түрүүний хэлээд байгаа бас яг энэтэй холбоотой байхгүй. Би яалаач гэсэн төрлөө юмаа шахахгүй тий. Одоо би бас анх 12 онд нөгөө Цэнгүүн захирал алтан тариа компани захирлын яриаг нөгөө юуг сонсч ирсэн. Ньюс дээр өгсөн ярилцлагыг уншаад бас тэр үед бодож исэн байхгүй. Би тэр тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлтэй зээлийг манай компани авахгүй гэд энэ бол айгу нөгөө цаанаасаа буруу гэдгийг мэдж байгаа учраас авахгүй гэд юм зоригтой хэлдэг хүн бизнес эрхлэгч ингээд тэрийг сонсоо надад бас амар гой сонсогч ирсэн. Тэрэн шиг би ч гэсэн тэгж боломж байсан ч тэр боломжийг би ашиглахгүй. Яг тэгвэл цаанаа философи нь энэ буруу. Хэрэглэгч бол миний аягыг миний хийсэн бүтээгдэхүүн миний үйлчлэгийг сэтгэл ханамжтайгаар таашааж авмаар шүү. Аваад тийм тэгээд би тохирсон үнийн төлөөд авах нь урт хугацааны үн цэнтэй байхгүй. Түүнээс биш зүгээр нэг удаадаа ингээл тий зачис авчгаа гэл тийм байх юм бол урт явахгүй байхгүй. Юм брэнд тий. Тийм учраас брэнд гэдэг бол тийм брендийн цаана хүмүүс байдаг, хүний үзэл санаа байдаг, философи байдаг. Тэр нь зөв байх юм бол тэгэл аяндаа хүлийн зөвшөөрөгдөх л бах гэж бодоод шүү дээ тий. За нэвтрүүлгийн event SV брэндийн бас бүтээгдэхүүнийг тань танилцлаа. Би бүр яриандаа орсон бүр мартцсан явж байна те. За SV брэндийн бүтээгдэхүүн байгаа. Саяхаас нөгөө манай Uzbek-с бүтээгдэхүүнд оруулж ирдэг байсан. Тэгээд Choco Brick ер нь амттан та хэр иддэг вэ? За ер нь жоохон багасгсан. Ер нь иддэг байсан уу? Ер нь бол дуртай. Эмэгтэй хүмүүс ч ер нь дуртай шүү дээ. За тэгээд Caps брэндийн Choco Brick-ийг бас танд хүмүүс санал болгомоор юм. Тэгээд задлаад болчихоо даа. Яг өнөөдрөөс нэг бараанууд маань орж ирж байгаа болохоор нэг амар гой тавг маа үзэж амжсангүй. Тэгээд дараагийн дугаараас баярлалаа. Тэгээд та бас нэг гой идээд үзээрэй. Одоо эзэнж болно, дараа нь эзэнж болно. Тий. За баярлалаа. Тэгээд SV брэндийн хамт олондоо баярлалаа. Тэгээд маш гоё бид нарыг байнга дараагийн дугаар одоо хийхэд миний том дэмжлэг үзүүлдэг хамт олон байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгэл танаа нэвтрүүлэгчин ингээл олон хүнд хүрээл тэгэл ивент тэтгэлэг нь
ингээд танигдаад эхлэвэл би ч бүтээгдэхүүнээ сурчламаар байна гэл эрэлттэй болоод тэгэл эрэлттэй болох юм бол улам чанарчаал ингээл эн чинь ингээд хэрэглэгч одоо хэрэглэгч ажилтан ажил олгогч энэ гуравч нь байхгүй бол зах зээл чинь байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо хэрэглэгчээ бодоод хүмүүс илүү сайн хөгжөхөөл бодно шүү дээ. Түүнээс биш зүгээр ингээд би нэг танилаараа түрүүний ярьдаг шиг шахацдаг байсан бол би хизээч гоё юм хийхгүй шүү дээ. Тэгэл за ингээд Өөч гэсэн мөнгө ороод ирнэ. Тийм. Ядагч байсан болчихно гэд. Тэрний хааллуулах гэж юм хийхэ болж байгаа тийм. Тийм хүн учраас капиталист нийгэм хамгийн зөв сонголт юм аа л гэл үзээд байгаа хгүй юу нь бол. Яг дэх амар энэ ч одоо юу болчих вэ? Тэдний нэвтрүүлч амар улс төр яриад гэж байгаа хүмүүс байвал уучлаарай. Энэ угаасаа баг ярих хэвээр биц ингээд дотроо ус яг юм боддог байсан байхгүй. Тэгээд хэнийг энэ цаг яг энэ талаар ярилцсан юмсан гэдэг ч юм ярьсан. Тэнийг өнөөдөр ирж байгаад би бол маш их баяртай. Энэ талаар ярилцсан маш их баярлалаа. Хүн нөгөө нэг хэрвээ хин нэг энэ асуултыг надаас асуугаасаа гэдэг бодол хүнд байдаг баха. Тэр шиг яг нөгөө нэг миний дуртай сэдвийг бас өндөөд ярьлаа. Тэрнээс яг амар ус төржөөд байгаа юм байхгүй. Сурталгуулга хийгээд байгаа юм байхгүй. Зүгээр л таа ч гэсэн өөрөө бодоод үзээрэй те. Та өөрөө яаж амьдрахыг та өөрөө шийднэ. Төр шийдэхгүй л гэж байгаа юм. Ерөөсөл хөрөл баримтлалын хувьд бол энэ үстэй те. Тийм шүү дээ. Халамж гисснээс би халамжтар дахиад нэг юм асуумаа. Тижээгчийн алдсны тэтгэмж гээд хүмүүс авдаг. Хүүхдийн мөнгө гэж авдаг. За хүн ээж төрхөөр нэг 50,000 төгрөг авдаг лөө те. За тэгээд яг энэ халамжууд нь яг бодит нэмэр за болдог баха. Яг хэрэгтэй хүмүүс амар хэрэг болдог. Хүүхдийн 100,000 төгрөгөөрөө хоолунд юм аваад залгуулж байгаа илүүцсэн маш их байгаа. Гэхдээ энээс илүү боломжууд маш их байгаа үстэй. Яг үн тийм байхгүй тий. Уул нь тэр хүн нөгөө одоо ингээ халамж аваад хахаар яг тэрэндээ блогдохдоо зүгээр суугаад байгаа байхгүй юу? Магадгүй тэр хүн бүр амар мундаг юу ч болох байсан тий. Гэтэл төрөөс одоо бид нарыг тэр одоо би хэдэн онд инс мэдэхгүй ямар ч байсан л нэг өсчин болгоно өсчний курс хийнгээ баг хүний баг яаж амьдрч яаж амсгалахын заагаад эхлэхээр тэгээд ингээд нэг тодорхой хэмжээний тэр 100,000 50,000 гэдэг чинь юу ч биш шүү дээ. Би одоо хүмүүс ингээд хүүхдээсээ 100,000 50,000-ыг харамллаа энэ төр гэж л байна. Тэрнээс илүү боломжийг бид нар энийг өгснөөрөө хаагаад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Ерөөсөө л тэрийг л бодоод ойлгочих хэрэгтэй байгаа. Түүнээс заавал бүгдэнд нь ингээд бид нар яг үүндээ тэр хувьцааны мөнгө энтрийг бид нар өөрсдөө тэрийг гаргаж хөрөнгө оруулаагүй байхгүй. Яг зарчмын хувьд бол би 1 сая төгрөгөөр хөрөнгө бодиттой оруулсан бол би ашгаа нэх хэрэгтэй штэ. Гэтэл тэгэл сая нэг сонгуулийн югаар ялтчгүй хүн болгонд хувьцаа гисэн зарим нь тэгээ бэлэн мөнгөөр тараагаад настангууд нь гисэн. Энэ бол бас л тийм зөв тогтолцоо ерөөсөө биш байхгүй. Ингэж баахан юм буруу явсныхаа дараа бүх юм нөгөө овоороод болохоо ойлоод ирэнгүүт нэг айлаар бодвол тийм байдаг штэ. Нөгөө хамаа замбрааг үрж тарж хайчаал дараа нь за одоо яах вэ гэлээ одоо хаанаас мөнгө зээлэх үү гэж зүгээр би бол нөгөө арай энгийнээр ярих гэдэг байгаа байхгүй яг нөгөө улс чадлахын бизнес чадлахын нэг тодорхой хэмжээний нөгөө хідэн хүмүүсийн нийлжил байгаа шүү дээ. За айл гэрийн хувьд бол нэг мөнгөнд дүн арай бага хэмжээнд улсын хувьд бол тэгэл нөгөө 80 хідэн их 80 гэж ярьдаг болчиход шүү дээ. Тэг энэ болгон дээр менеж хийхэд буруу л явчих юм бол тэгэл сүлдээ овоорсоор байгаа л тэгээд энийгээ тухайд үед нь засахгүй тий. Ер нь бол бид нар яг нөгөө 90 оноос хойш чөлөөт зах зээл шилжсэн, ардчлал хөгжсөн гэж ярьж байгаа мөртлөө бид нар яг тэр чөлөөт зах зээл системээр яваагүй юм байл л дээ. Яг дандаа төрийн оролцоотойгоор ингэ явцсан. Тэгээ одоо энэ буруу явснаа ойлгох юм бол яаж засаж залруулах вэ гэдэг дээрээ л одоо бид нар шийдэл гаргаад тэн дээр нар түмэн ч гэсэн залуучууд те би бүгдийг нь одоо гинт ухаарчин гэж бас бодохгүй байна. Жохон эргцүүлж боддог одоо хөдөлмөрийн насны ялангуяа залуучууд ойлгох нь айгүй чухал байгаа байхгүй. Түүнээс одоо бүх хүн ингээл гинт ойлгоол энтергээл бас хитрхи утопийн болох байх. Тэгэл баг чинь ингээд ойлгосон 80 20% чинь 80% дэ нөлөөлдөг шүү дээ ер нь бол. Сая яг манай үеийнхэн нийлээд жигсаал хийгээд 50 жигсаал яг миний үеийнхэн энэ бүр яг тэр одоо чигсаалыг өдөртөн зохион байгуулсан миний найз واخгүй. Тэгээд чадлаа болт юм байна. 50 чигсаал хийж чадчихээн. Үс санаагаа ойлгуулж чадчихээн. Болохгүй байгаа юмнууд зөрөгтэй хийлжлээ. Тэ яг энэ шиг яг энэ үзэл санааг дэмжих залуучууд бол
маш их баг. Ер нь тэр даяарын нийтээр одоо ингэдэж шүү нэг хүмүүс өөрийнх нь амьдралтай холбоотой учраас хүн одоо ойлгохоос өөр болвол нарахгүй болж байгаа тийм. Хүмүүс одоо юу гэдэг төрийн минь шиг ста төрмин гэж хүмүүс байдаг шүү дээ тийм. Тэнгүүд төр нь бүр тгээ ойлгуулсан юм шиг байгаа маа. Одоо юу гэдэг халамжтай холбоотойгоор ярихад хүн 100,000 төгрөг аваад хаар хүн чинь нөгөө нэг түрүү яжст орой цөөнгаа идчихлээ гиз сатглан. 100,000 төгрөний одоо халамжаараа тийм цөөнгаш маргааш будаадаа ураг их будаан бэлэн байна. Бахан бэлэн байна тийм. Тэрийн төрөөс 100,000 төгрөг өгчлөө. Ингээд байгаа болохоор үг дуурч чаддгүй юм, эсэргүүцэж чаддгүй юм мэдэхгүй байна. Нэг 50-100,000 төгрөг авчаад би нөгөө юу гэж хэлэх гээд байгаа гэхээр монголчууд нөгөө түрүүн бүлсэг гэдэгтэй адилхан өөрсдөө амар хүлцэнгүй хүмүүс юм шүү. Маш хүлцэнгүй хүмүүс гэж би бодоод байгаа юм. Дээр ингээд эннийхээ эсрэг дуураад зөрөгтэй чанга одоо тэмцэхээр хүмүүс байжсэн зүгээр л нэг юм төрөөс нэг 50-100,000 төгрөгөөр хоолыг салхуулаад байгаа ингээл тэндэл байж ах дуртай ч юм уу тийм хүмүүс байгаа гэж болоод байгаа болохоор ч тэгдэм болов их залхуул байна л да. Ер нь бол тэр мэдлэг гэдгийг чи олж авахын тулд айгүй олон процесс үе шат дамжиж байгаа шүү. Хүн өөрийгөө тодорхойлохын тулд өөрийгөө хинбэ гэдгээ мэдээд өөрийгөө бүтээхийн тулд нэг өөрийгөө олж авах гэж чи яриад л байдаг. Би бол өөрийгөө бүтээх нөгөө янз янзын энэ тэндээс орж ирж байгаа болсон болоогүй мэдээлэл юунууд дундаас шүүлтүрдээд аль нь яг цэгцтэй мэдээллийн энэ мэдээллийг би яаж мэдлэг болгох юм. Тэгээд би үнэхээр сайхан өөрийнхөө одоо хүсэж байгаа хэрэгцээнүүдэд хангахын тулд дандаа хүнээс нэхээ суугаад иж болохгүй шүү дээ. Ээж аваасаа ч юм уу, сургуулаас ч юм уу, нийгмээс ч юм уу, төр засгаас ч юм уу өөрөө юу өгөх юм. За өгдөг байхын тулд хүн чинь мэддэг байх хэвээр. Юу ч өгч чадахгүй хүн бол тэгэл ангаагаал суучхаас өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй залуучууд бол тэр 5 тухын бүсээсээ гараад одоо тэгэл уншиж судлаад тууштай ажиллаад хөдөлмөрлөөд алдаж оноод явах л хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг хин нэгэн юм одоо нэг гоё сайхан болцсныхын дараа би одоо ингэн тэр юма хийн нэтэр гэдэг бол ерөөсөй байхгүй байхгүй. Ер нь бол алдаж оноод 0-оос нь эхлээд гол нь чадах юм аа л хийх хэрэгтэй байхгүй юу. Заавал хүн болгон уран дархан болох албагүй, хүн болгон одоо ухаантай математикч байх албагүй. Гэхдээ угсаа тийм боломжгүй шүү дээ. Хүн хүний өгдөл чи янз янз юм чинь. Тэгэхээр хүн чадах юм аа л хийгээд эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ хөдөлмөрлөөд тууштай байсан хүнд бол заавал амжилт дагна л гэж боддог би. Алдсан ч шонсон ч өөрийнхөө хэмжээнд ингээд хөгжөөл явах хэрэгтэй байхгүй. Тэнд нь бусдад битгий саадвал өөрөө тэр хийж байгаа үйлдэлээрээ бусдад битгий саадвал ингээд л явчулуулан заавал тэр олон хууль олон журам тэр юмдгүй амар олон зөвшөөрлүүд бий болгоод одоо буцаага тэрийгэ би бүр түрүүн яг хэлчмээр санагдаадсэн эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гэж ахаад гаргаж байгаа байхгүй. Тэр хуулийг боловсруулахын тулд тэнд тэгэл төрийн маш олон хүмүүс ингээл цаг нар зардлууд гараад байгаа. Тий уул нь хэрвээ зөв явцсан бол буюу үнэхээр л яг эдийн нөгөө чөлөөт эдийн засгтай байсан бол бид нар төр ингэж том данхаж сүүлийн хэдэн жил ингэж данхаагаагүй танил тал тохоо татаж ингэж бусдынхаа боломжийг ингээд хулгайлаагүй байсан бол заавал ийм хууль ахиж боловсруулах хэрэггүй шүү дээ. Одоо тэрийг ингээд бодоод судлаад үзэхээр ахаал нөгөө нэг олон зөвшөөрөл янз бүрийн юмнуудыг багасгах нь л гэсэн байгаа. Гэхдээ өөрөөсөө бий болгочоо буцаад ингээл чөтгөрийн тойрог дундаа яваад. Тий. Яваад байна даа л гэж одоо би одоо нөгөө олон жил бизнес хийгээл өөр дээрээ нөгөө хариуцлага өрөөд явж байгаа хүний үед хэлмээр л санагдсан. Ер нь одоо нөгөө нэг та түрүү эхэлсэн нэг цаг хурдан өнгөрөх болов гэж асуужсэн шүү дээ. Тэгээ ер нь бол цаг манаас нэлээд өнгөрч өглөө тийм. Бид нэр яг ингээд ялцмаар байгаа боловч одоо ингээд дахиад надаас танаас асуух асуулт зөндөө байна. Гэхдээ яг би ингэж зочин болгон дээр хэлдэг. Хөдөлгөөний төгсгөлийн ер нь хэсгийг ер нь зочиндөө үлдээд байхгүй. Тэрөө миний та нэг урилга хүлээн авч явах танаас ирж явах таа ч юм уу бодсон бол за би нэг иймэрхүү юм ярил зүгээр ах та гэдэг ч юм уу тийм юм бодсон бол тэр боломжийг сүүлийн хэсгийг зочиндөө үлдээд энэ. Тэгээд тэрөө би танаас асууж амжаагүй ч юм уу тийм асуулт байвал за таны дотроо ярьчих гэсэн бодож байгаа юм байвал энийг бас танд үлдээ. За хичинж бодсноо баг хэлчлээ. Ер нь за яаж энийг ойлгох вэ гэд хүн өөрийгөө хайрладаг олон хүмүүс байгаасаа л гэж боддیں۔ Тэрийг нөгөө манай монголчууд хөвчлэн нөгөө дээр үед бидний нөгөө хувийн хичээгч гээд ер нь бол манай монголчууд дандаа нэг юм буруу өнцгөөс ингээд
айгүй үгийн ойлголт нь ингээд юм нэгдсэн байж чаддгүй. Одоо чифтерийн дунд нэг 9-ийн тоо тавьчих юм бол чам 6 харагдал надад 9 харагдал нь шүү дээ. Тэгэл тэрэнгээрээ ингээд маргалдаад идэг. Тэгэхээр би бол нэг өөрийгөө харилдаг олон хүмүүс бий болоосаа залуучууд ялангуяа энэ ер нь ямар утга учиртай тэр бэртгчин гэж юу хэлээд байгаа, өөрийгөө харилна гэж юу хэлээд байгаа, либертар гэж юу яриад байгаа, хариуцлага гэж юу яриад байгаа ингээл энэ болгоныг ингээд жоохон уншиж судлаад жоохон эргцүүлэн бодох сэтгэлгээгээр хандаасай. Тэр сошиалоор яваад байгаа юм болгонд битээ автаасай. Тэгээд тууштай хөдөлмөрч байгаасай. Хөдөлмөрч байна гэдэг нь заавал нэг юм шинжлэх ухааны нээлт хийгээл одоо тэ бүр ингээд байх хэрэггүй те. Өөрөө чаддаг юмаа л гоё тууштай хөгжүүлээ багаас нь эхлээд явхад амжилт бол заавал дагнаа л гэл ахаал тэргээл хэлье гэж бодож байна доо. Гэтэ угаасаа хөдөлмөрч байх талаар манай монголчууд нэг 20 30 мөчтэй аав ээжтэй хамтарч байсан гэдэг тийм үү? Тийм. Аав ээж тэгэл хамт байж л үү тэгэл. Эхнэр мэгнэр чахгүй тэгэл гоё юм. Тийм. Хоолн билээ орой ирэхэд аав ээж нь хоолыг нэгээд өгчдөг тийм ингээд. Тийм учраас л энэ одоо ингээд улам хүндрээд яг нэг хариуцлагатай байгаа ажил хийж байгаа цөөхөн хэдэн хүмүүсийг ингээд дээрээс нь бүр ингээд өндийнхээ аргагүй ингээд арчаад байгаа байхгүй. Дээр үед биднэрт нэг тийм нэг богдын зурагтай нэг түүхийн хичээлийн номон дээр байсан юм аа ингээд нэг том амаа ангаалгацсан тэгэл бүгдээрээ ингээд морьтой юутай хитээгаа ингээд давхад орж байгаа. Тэрэн шиг одоо бол тэр зүгээр яж байгаа хүмүүс нь ажил хийж байгаа хүмүүсээ яг тийм дүр зурагтай болгож байгаа. Тэгэхээр чи ингээд хүнийг нурууг аавна гэдэг шиг нөгөө залуучуудын гоё хүсэл ирмэлцэлтэй байгаа залуучуудын нурууг аваад байгаа байхгүй шантраагаад байна тий. Одоо энийг бол бид нар яралтал багасгах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Одоо тэгээд мэдхгүй би анзаархад сүүлийн үед нөгөө яалтчгүй засаг төрч гисэн айгүй хүнд байдалд орсон юм. Одоо тэр нөө социал демократ үзэлтэй намынхан чинь хүртэл одоо төрийг яамыг 10 болгоо энтер гэл тэр нөгөө залуу гүшүүд нь бас дуурч байгаа харагдсан. Тэгэхээр одоо эн чинь нөгөө бүр үзэл санааныхаа хувьд ч биш үнэхээр өөр боломжгүй бүр ингээд тулаад ирүүл алдчихгүй тийшээ явах гээд байгаа. Тийм бааз тий. Өөр боломж авахгүй. Яг тэгвэл бид нар ингээд хамаг сайнаараа ажиллаад тэрнээс илүү одоо тэгээд баахан өрөндөө баригдсан компаниуд болчвол эн чинь татвар төлөгч нь гэдэг чинь ганцхан компани биш байхгүй. Хувь иргэн ч гэсэн хөдөлмөрөөр цалингаасаа одоо нийгмийн даатгалд суудгуулж байна. Хувь хүний орлогын албан татвар тэгэл худалдан авалтаасаа нөөц төлөөл. Ер нь бид нар бол ингээл халахын тутамдаа нөөц төлөөл яваад татвар төлөөл яваад байгаа байхгүй. Тэр нь ямар ч ингээ эргээд өгөөж байхгүй. Тэгэж татвар төлж байгаа мэддгүй ч хүмүүс байж магадгүй тий. Тэрийг харин юм шиг бүр. Ингээс ер нь баг тийм хаа өөр ингэ төлж байгаа өстой юм шиг ч юм уу. Юмны цаана ямар учиртай юм бэ? Нөөд гэдэг чи яагаад байгаа юм бэ? Тэр нийгмийн даатгал гэдэг чи яагаад байгаа юм бэ? Даатгал гэдэг чи уул нь бол гоё нэр шүү дээ. Одоо нөгөө хуримтлалаа үсгээд даатгуулаад байгаа өстой. Тий. Тэгээд одоо тодорхой хэмжээнд хүрч ирэхээр эргээд нөгөө ажилгүйдлийн тэтгэмж хөдөлмөрийн шадар алдсны тэтгэмж энтергээ тэр нийгмийн даатгал хийсэн сан уул нэгээ задарчсан эрүүл мэндийн даатгал гээ зөндөө юм байгаа байхгүй юу? Гэхдээ тэр нь одоо ингээд нэг хоосон байгаад байгаа байхгүй юу? Нөгөө ажил хийдэггүй хүмүүстэй нөгөө тэгштгэхэд одоо бид нар ингээл заа нэг хоримтлал үсгээ явъя гэдээ ээжтэл тэгээд одоо энэ нөгөө хөгшин настай хүмүүсээ яах вэ? Эсвэл нөгөө ажил хийгээгүй байсан хүмүүсийг хийгээ нийгмийн даатгал төлөөгүй хэсэгт нь одоо тэгштгэхэд нэг жоохон ч гэсэн хөдөлмөрийн үнсний доод хэмжээгээр нийгмийн даатгал олгоё гэд улс төр шийдвэр гаргachингууд нөгөө чиний хуримтлуулж ирсэн юм ингээ аваад байна гэдэг чинь өөрөө одоо эн чинь ингээ цаашаа явахын аргагүй шудраг бус юм болчиход байгаа байхгүй юу? Түүнээс биш бид нар одоо нэг юу ч өгөхгүй тэгэл зүгээр ингээл хувалцлаад бусдыг яагаад явж гинэ гэсэн үг биш. Хамгийн байж болох ямар төвшөнд бид нар татвараа буулгаад бүтээмжээ нэмэгдүүлэх үү гэдэг дээр бол улсаараа л санаа зовох хэрэгтэй байна. Нэгэнт бид нар нэг юм улс нэг гэр бүл гэж байж байгаа бол цаашдаа хөгжиж гэж байгаа бол тэгэхгүй бол тэгэл одоо бид нар ингээ бүх боломжоор зээл аваад яваад шүү дээ. Улс гарч нэг хин чинь улс төрчт нь гарч ирээл тодорхой хэмжээний хөнгөлтэй зээл аваад яваад буцаад тэрийгэ төлнө шүү дээ. Тэрийгэ төлөх чадваргүй улс болчиход байгаа хгүй. Гэт баах улс төр ярьчлаа. Гэтэ энэ яалтчгүй бидэрт ингээ холбогдоод байгаа юм бэл. Энд гэхдээ би бас энэ яриг нэг улс төрч гэж ярмааргүй байна. Хоёул өнөөдөр ярьсан. Энэ л улс төр биш ээ зүгээр л. Одоо бид нар чөлөөний талаар л ярьж байгаа гэж хэлмээр байна тий. Биднэрт одоо тулгамдаад байгаа бодит асуудал болчиход байгаа хгүй. Өмнө нь бол бид нар чи асуудлаа шийдэхгүй ингээд тойроо яваал ингээд нүдэ анзаа надад хамаагүй тэр тэдний л хийдэг ажил гээл ингээд би ч гэсэн ингээд завгүй гээл яваадсан. Одоо бол бид нар одоо энийг шийдэхгүй бол бид нар цаашаа явах гарцгүй болчихж байгаа хгүй. Ер нь бол
хувь хүн ч адилхан, байгууллага ч адилхан, улс орноороо л тийм байдал. Даажрлагч ингэж сууч. Одоо сонгуул хэдэн онд болох вэ? Одоо 28 онд. 28 онд болно да. Тийм бах тий. 2028 онд бэлдэж байгаа. Та тэгтээ яг либертар намыг одоо үүсгэн байгуулагчдын нэг мөн үү? Сүүлд хэлсэж орсон уу? Тийм үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан юм байна те. 2028 онд арай өөр өнцгөөс юмыг харсан хүмүүс бэлдэж байгаа юу? Ер нь одоогоор. За одоогоор бид нар ч яг нөгөө намаа дээж хөхөд яг хурлаа ийдсэн ч гэсэн дээж хөхөд бүртгүүлэг байгаа. Болохоор одоо за миний хувьд бол бид нар ер нь одоогоор тийм шууд 4 жилийн дараах богино хугацааны 28-32 онд ингэ тийм улс төрхийн мэн гэсэн юу бол үнэндээ ярилцаагүй бодоочгүй байна. Одоо бид нар бол ямар ч байсан нэг систем болоод яг энэ үзэл санаан дээр заавал ер нь мэдээж нэг улс төрийн нам юм чи улс төр хийх ёстой л гэж ойлгож байгаа боловч наанд хийх ажил зөндөө байгаа хгүй. Одоо энэ үзэл санааг бид нар хүмүүсийн насны онцлог тохирсон хэлбэрээр түгээн дэлгэрүүлж болох байхгүй юу? Тэ клубүүд ажилуулна, ном зохиолуудаа эмхтгэж гаргаж जैन хүүхдүүдэд комикс юугаар өөртөө хариуцлагатай байх. Гээл ингээд энэ үзэл санаад нөгөө сонгогч чинь өөрсдөө бэлтгэдэггүй байл бид нар одоо тэгэл 1-2 хүн гараад гэхдээ энэ бол би намын өмнөөс ярих одоо боломжгүй. Дээрээс нь бид нар чи яг дээд хөхөд бүртгэдэг учраас зөв миний хувь хүний үзэл бодлын хувьд бол бид нар тийм богны зайн улс төр энтер гэж одоохондоо л яриаггүй байна. Бодоочгүй байна. Ер нь бол бид нар үзэл санаа ийм үзэл санаатай олон хүмүүс бий болоосаа байгаа. Гэхдээ тэрийг нэг ойлгоочгүй ингээ өдөр тутмын амьдралдаа дарагдаа явж байгаа энэ хүмүүсийг нэг юм санад сэрэх гэдэг чтэй. За юу илээ эн чинь. За би энэ чинь яасан бэлээ гэж нэг бодоод нэг ингээд хүн чинь ингээд нөгөө юм одоо бол ингээд төсөөлвөл хувь хүн байгууллага одоо ямар ч байлаа гэсэн нэг юм хүндрүүлсэн араандаа хийгээл ингээд шүдээ зуугаал ингээд тэгэл нэг л өдөр зуурна ш тэ. Тэгээ юу илээ за би нэг зогсъё бодъё юу болоод байгаа вэ гэх нэг бодож үзээд за би энийг нэг орхи тэ энэ үзэлсэн ингэж болохгүй юм байна ингэж явж болохгүй юм байна гэд нэг жоохон нэг амьсгаа аваад бодож үзээсээ тэн дээр нь бид нар нэг юм чаленж болох стайл гэж бодоод байгаа шүү дээ ер нь. Тий. За энэ өрөөд юм өндөрсөн дээр байгаа. Харин тэгэхгүй бол хүмүүстэй бизнес гэсэн чи баг. Тийм. Гэхдээ яг бизнес улс төр бидний ингийн амьдрал бүх юм ингээд ерөөсөө ингээ холбоотой байгаа болохоор. Энэ зэсийг ч угаасаа манай нэвтрүүлгийн зорилго. На заавал урлагийн үржээ урлагийн талаар яриад хал байхгүй. Хоёулыг нь ярьж байгаа. Хоёулын өндөртөө буруу юм дээр санал нийлж болно шүү дээ юм дээ. Тэр буруу ч юм ярьж магадгүй те. Ер нь л та нар өөрсдөө шүүх тунгаах нь бол та бүхтийн эрх. Тэгээд хизээч дахиж нүүрсээ авахта картаар автгүй байх ирээдүйн төлөө тий. Одоо юу гэдэг дахиж одоо ямар нэгэн төртөө хамааралтайгаар юм авдаггүй байхын төлөө тэгтээ жоохон бодоод үзээсэй гэж бодож би тэр яг одоо би гэр ороод амьдрдгүй л тэгтээ гэр ороод амьдарч байгаа хүмүүс картаар нүүрсээ авдаг гэдэг чи юу гэсэн юм бэ? 2025 онд ийм байж болох юм уу гэж би бодсон. Би бүр тэрэн дээр бүр миний бүр уур үрсэн. Тэг чи нүүрс авахын картын бараанд очихж байгаа шүү дээ. Тэр өөр арай дэндүүл тэр хороолт хүн сайхан ч амьдарч болох байхгүй юм бол өөрийн гэсэн өмчтэй газар дээр тэгэл яг ингээл өөрийнхөө гоё амьдрах гал ээжсэн. За чи тэндээс заавал энэ нүрсийг түл. Яг. Заавал цахилгаан эргэлж болно шүү дээ. Тэ? Цахилгаан халаатай шийдвэр шүү дээ. Тэгсэн чинь тэр мөр нь боломжгүй чи заавал энийг түл гэдэг чинь бидний нөгөө төрөлхийн заягдмал эрх чөлөөнд ингээ халтаад байгаа байхгүй. Хүний даашаа ингээд нөгөө сэтгэх, бодож сэтгэгч боломжгүй болох гэдэг. Тэр баг хязгаар тавиад байгаа хайшин инг. Хэрвээ тийм одоо залуучуудын хувьд гэх юм одоо гэр бүл нь эхнэр нь нөхөр нь ингээд тийм байвал амьдрч чадах уу гэд бодоод үзгүй зүгээр бүр ингээд сүулдэ баг тэрэн дээр ойлгол арайд юу ээж магадгүй. За энэ үрийг одоо яг дуусгая. Ямар ч энэ удаагийн дугаараар за либертар үзэлтэн нүүдэлчний соёл компанийг үүсгэн байгуулагч даваа жаргалагч оролцлоо. Би бол дахиад 3 цаг шамаагүй буу алмаар хоёулаа нэг кофе тавьж байгаа ч юм уу те. Бүр нэг юм хүн өөрөө нэг тэгж аз жаргалыг юу мэддэг гинэ. Хүн муулч ч юм уу ямар нэг хүн өөрөө төрөлхийн юм гинэ те. Хүнийг муулч ямар нэг юм муулч ч юм уу те. Тэрэн дээр үзэл санаа нэгтгэхээр айгүй аз жаргалыг мэдэрдэг ч. Сая яг миний бас муулахыг хүссэн зүйлүүдийг хамт муулдсанд баярлалаа гэж. Хэрэгцээ чи өөрөө хараа юм ба. Ганцхан нөгөө амжиргааны хэрэгцээ буюу нэг
хоолоо олж идэхин тулд бид нар ингээд нэг юм цалин авдаг ч юм уу, мөнгө олдог ч юм уу тий. Анхдагч хэрэгцээ гэж яриад байдаг шүү дээ. Анхдагч хэрэгцээтэй зэрэгцээд байдаг нөгөө хэрэгцээнүүд чинь хүн бүтээлч байх, ойр дотн байх, өөрийгөө илэрхийлэх, хувийн орон зайтай байх, сурч хөгжих гэсэн тэгээ энэ хэрэгцээнүүд биш шүү дээ. Энэ чинь ингээд адилхан хангагдаж явж явах хэрэгтэй байна л да. Түүнээс заавал эхлээл би нэг мөнгөтэй олоодохыг тэгээ дараа нь энэ хэрэгцээг хангая биш. Тэгээд тэр хэрэгцээнүүд чинь жигд ингээ харин хангахдаа мэдээж дандаа юм солилцоогоор биш нөгөө яриадсан хариуцлагаар өгөж авах те вин байгаад ингээд ирэх юм бол хүн ер нь наад жаргалтай гэдэм байл л да нөгөө зорилгоо гэж би ойлгодог ер нь. Тэгэхээр одоо чиф дээрийн бас нэг тийм өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ хангагдсан л ах ер нь. Тийм болохоор тийм. За одоо яг ингээд тусглаа. Тэгээд яаж хүлээж авах та бүхний ирэх одоо ойлгож байгаа манай зурлаж бэлгээ өгөөрэй л гэдэг ашиг. Яг өгч байгаа чинь ингээд яг өгч байгаа чинь ингээд уур урагдах. За тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсанд баярлалаа. 97 хоног дахиад бас гоё сонирхолтой зочин авчиж та бүхэнтэй уулзуулахыг хичээх болно. Тэгээд нэвтрүүлгийн сүүлд манайс гарын бэлэгтэй байгаа. За ямар ч хэсэн тэр ийм гоё бас аяг бэлгэлж байгаа юм чинь тэ аягны ари өдөртөө гэдэг шиг. За SV брендийн бүтээгдэхүүнүүд байгаа. За SV брендийн будаа байна. За жилдээ ерөөсөө нэг л удаа тарьж ургалдаг SV rice будаа. За Japanik гэдэг ил сортын будаа гарын брэнд батсан байна. За мөн компот байна. За манай ер нь SV брендийн компот нь ер нь бол хамгийн илүү хүмүүс танигдсан ийм бүтээгдэхүүн байгаа. Одоо жимсний сахараар хийдэг. Ямар нэг сахар болон сахар орлуулагч ашигладаггүй. За одоо жишээ нь чангаан жимсний компотыг хийхин тулд чангаан жимснээс гаргаж авдаг сахарыг ашигладаг гэсэн үг. За мөн макарон байна. Энэ ширээн дээр харагдаж байна. За спик бараг одоо крафтны бараанууд орж ирсэн байна. За choco brick энэ удаагийн бэлгэнд багтсан байна. Энэ удаагийн бэлгэн дээр мөнгөөр орж иж байгаа. За мөн Флорида жигмэг бас уутанд багтсан байна. Бид зочин болгондоо л одоо та манай нэвтрүүлгийн нэг 28 дахь зочин болж орж байна. Гэхдээ хэлэх гээд байгаа зүйл нь энэ уутыг болохоор би өглөө болгон гоё одоо талах сүндээ гардаг уут нагаасаа гэд хэлээд байдаг байхгүй та. Энэ бас аюу удаан ашиглах боломжтой. Би ч одоо нөгөө ийм нөгөө телевизээр гараад бэлэг мэлэг авдаг хүн биш л дээ. Гэтэ шууд ингээд тор амар гоё таалагдчихна. За. Одоо манай нөгөө бизнесийг чинь хийдэг тэр 3 брендийг чинь юм концепт дээр нь ер нь бол эко френдли гэдэг бол яалтчгүй орж ирээд байгаа байхгүй. Буюу нөгөө дахин ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ аяг ч гэсэндээ бид нар нэг удаагийн цаасан аяг ашиглаад ингээл хаяад ийн гэдэг чинь ингээд цаанаа бол айгүй үр ашиггүй байгаад байгаа байхгүй юу? Модооч байгаа шүү дээ. Зачичлаа шүү. Гинт орж ирээд дуун. Зүг. Тийм. Тэгэхээр яг уу надад бол энэ тор бол бүр айгүй гоё. Бараг ингээд гадуур барай явсан ч болохоор гоё санагдчихэв. Тэгвэл энэ бас нөгөө бид нар брэндээ нутгшуулах гал хийж байгаа бас үйлдэлтэй. Тийм болохоор бас барай явж байгаарай. Тийм. Их чинь бас шууд л тэгэж бодлоо. Дээрэс нь энэ ширээний урд зөндөө олон брэндүүд өрөөтэй байдаг болоосоо удахгүй болох байхад л гэж хүсэж байна да. За баярлалаа. Бас ийм маш гоё аяг бэлгээсэнд баярлалаа. Тэгээд би бас одоо ганцхан подкаст нэр гэлтгүүгээр би бас нэг зүгээр л машинтаач юм аваа явуучих гоё юм байна. Тэгээд дараа нь бид нар нөгөө танаа брендингийн дагуу гоё лого юу чинь хийгээд өгье. За маш их баярлалаа гэж бодсон. Яста яриад баймаар гэж шиг те. Ганцхан цаг чигч яг ингээ харуул амар богино хугацаа байхгүй. Би ч одоо яанда ямар тийм байл гэж бодчихлаа. Тэгээ одоо ингээд алити маань дууссан байна. Тэгээд энэ удаагийн зочин болж оролцсон байна. Маш их баярлалаа. Анхудаа юм л бас либертар үзэл санааг бас бидэрт ойлгуулахыг өөрийнхөө зүгээс шүү дээ те. Ойлгуулахыг бас оролцсон танд маш их баярлалаа гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Эх 7 хоногт илүү гоё зочинтой, илүү сонирхолтой зочинтойгоор уулзахыг одоо ерөөл тавья. Тэгээ баасан гарыг манайх ая тухтай сайхан өнгөрүүлээрэ баяр та. За баярлалаа.